За сайн байцгаана уу? За 5 дугаар сар болчлаа. За 5 дугаар сарын ерөнхий тэгэд хайр дурлал, хүн хоорондын харьцаа, мөнгө төгрөг, санхүү гэсэн 3 төрлөөр 5 дугаар сарын ерөнхий уншлага хийх гэж байна. Дэлгэрэнгүй уншлага. За ингээд сонголтын 3 карт. За сонгоцсон баг тийм ээ. За тэгээд та сонгосон хэсгээ дараагийн хэсгээс үзээрэй. За эхний групп сонгосон хүмүүсийн уншлага эхэлж байна. За энэ групп дээр яг юу хэлж байна вэ? За минийх бол одоо энэ 3 картал зөвхөн тарот хөзөр байгаа. Тий. За бусд нь Oracle message картуудаас уншлага хийх гэж байна гэсэн үг. За ерөнхий мэрэг дээр яг юу хэлэх гээд байна? Ерөнхий энержи юу нь ямар байна вэ гэдэг юм бол. За таны шин шат руу шилжих. За тэгээд дотоодын тэнцвэр. Тэгээд abundance буюу танд бодитоороо 5 дугаар сар мөнгө санхүүгийн хувьд өсөлтийн сар ирнэ гэж. Та яг юу хүсчихсэн? Наныг хошидиска гэдэг юу хүсчихсэн бэ? За яг хүсчихсэн юм чинь бодитоороо 5 дугаар сард ирнэ гэж байгаа. Ерөнхий энержи дээр голчлон бас ирж байгаа гол мессеж бол тийм. А мөн дотоодод яг юу өөрчлөгдөх вэ? Хүний дотоод энергинд юу өөрчлөгдөх вэ? Тэнцвэрээ барьж эхэлнэ. За тэгээд таныг шин шатанд, шин эхлэлд гарах цаг үе нэ гэсэн ийм мессежүүдийг ирж байна гэсэн үг. За хамгийн гол мессеж энэ дээрээс эхлэх гэж байна. Наныг хошидиска гэдэг дэр тийм ээ. Чи яг юу хүсэж чинь гэсэн үг байхгүй юу? Хүсэж байгаа юм чинь яг юу вэ? гэж 5 дугаар сар танаас асуугаад байгаа юм байна тийм ээ. Үнэхээр энэ жинкнээс одоо хүн чинь нөгөө нэг юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй бас нэг байдэн штэ. За тэр чим шиг энэ чим шиг. За тэгэл яг бүр дотоодын хүний хүсэл гэж тусдаа байна. Бодит амьдрал дээр хүсэж байгаа юм нь өөр байна. За гэтэл яг одоо таныг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг чинь асуугаад байгаа юм байна хорвоо ертөнцөөр 5 дугаар сард. Хүмүүсээс биш. Орчин нийгмийн хүлээлтээс биш. Ах トゥ аав ээж гэр бүлийн хүлээлт биш. Яг хувь хүн нь чи өөрөө яг юу хүсэж байна гэдээ асуугаад байгаа байхгүй. Энэ бол бас шал өөр шүү дээ. За таны гэр бүл таныг хүсдэг юм нэг өөр. А тэгэхэд яг таны өөрөө чинь. Гэдэг дээрээ таныг 5 дугаар сард нэлээд төвлөрнө гэж. 5 дугаар сард та бие юу яг юу хүсэж байна гэдэг дээр нэг тийм бодол орж ирээд энэ миний одоо ингээд энэ яг одоо хийж байгаа ажил маань ч юм уу энэ одоо хийх гээд яваад байгаа энэ бүтээх гээд хийх гээд байгаа ажил маань яг миний жинхэнэ өөрийн хүсэл мөн үү гэдэг ч юм уу. За тий ийм төрлийн асуултууд танд орж ирэх. За тэрэн дээр нэлээд тэгж төвлөрөх сар болно гэж хэлэх гээд байгаа. За. Таныг тэгээ ингэнэ. Хэрв хин нэгний энэ доотлын мессежийг хүргэх гэдэг энэ дээрээс одоо яг уншиж байгаа. Тэгэхээр энийг ингэнэ. Та хэрв хин нэгнийг хараад тэр хүний хийж байгаа ажил хэлж байгаа үг одоо нэг бодит байдлаараа хин нэгэн одоо таны атаархлыг төрүүлдэг ч юм уу эсвэл зүгээр. Эсвэл та тэр хүнийг хараад бахархдаг ч юм уу. За хэрвээ та хин нэгнийг хараад тийм одоо мэдрэмж төрөөд байгаа бол атаархдаг ч юм уу эсвэл бахархдаг ч юм уу иймэрхүү мэдрэмж төрөөд байгаа бол эсвэл та тэрийг нь бас чадчмаар юм шиг санагдаад байгаа. За яг иймэрхүү төрлийн мэдрэмж танд хэрв төрж байгаа бол тэр чинь таны одоо хийж чадах юм аа. Хүн тэгэж нэг атаархлаар ч юм уу эсвэл бахархлаар хардаг гинэ. Өөрийнх нь ямар ч хамааралгүй юм дээр хүн ер нь нэгсэндээ фокуслдаггүй гинэ. Яг тэр талаас нь хэлж байна нэг.
За би энийг бас чадчих штэ. Энэ ер нь амархан штэ гэдэг юм нэг хүнд нэг юм бодлоод орж ирдэг штэ. Нэг адын бодолч гэх юм уу зарим талдаа тий. Хин нэгэн дээр очиод одоо жишээ нь ингээд яхаар ёо би эний чинь энэс илүү энэ хүний хэлж байгаагаас ч юм энэний чадж байгаагаас ч илүү чадсан штэ гэдэг ч юм уу. За иймэрхүү төрлийн ямар нэгэн тийм бодол сэтгэл төрөөд байгаа бол тэр чинь угаасаа таныг чадна гэдгийг илтгэж байгаа юм шиг гэж хэлээд байна. Та чадах учраас танд тийм бодлоод орж ирээд байгаа. Тийм мэдрэмж төрөөд байгаа гэсэн үг. Тэгээ өнөөдөр магадгүй хийж эхлэегүй хэрнээ нэг тийм бодол нэг юм ингээд зурс орж ирээл ингээд байгаа л бол таны тэр дотоодын өгөгдөлт бол угаасаа тийм байгаа гэсэн үг шүү гэж хэлэх гээд байгаа юм байна тэр картаар. Тэгэхээр яг жинкнээсээ чи юу хүсэж байгаа вэ гэдгийг 5 дугаар сард нэлээ юм таныг янз янзын сонирн бодлууд орж ирээд одоо жинкэн хийх ёстой юм руу чинь чиглүүлэх гээд одоо тийм юу гэх юм тийм төрлийн сар төрлийн ч байх тий тийм одоо сар орж ирэх гээд байгаа юм байна. Бодогдуулах тийм. Яг би юу хүсэж байна гэдгийг л бодуулах гэдэг юм байна л да. Би яг хэн бэ гэж бодоод би яг юу хүсэж байна гэдэг дээр бодно гэсэн үг. За make room гэнэ тийм. За энэ картер юу хэлэх гээд байна? Танд одоо нэ одоо зай завсар гарга гинэ. Өөрийнхөө ирээдүй хийх ёстой юмныхаа төлөө хүнд нөгөө орон зай хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэрвээ танд хийх хүсэж байгаа юмд чинь зүгээр энгийн жишээ. Гэрт чинь нэг онцын шаардлагагүй нэг байсан ч байгаагүй ч баг ашигладаггүй. Зай завсар ийг чинь таглаад ингээ бөглөөд байж байгаа юмнуудыг жишээ нь чөлөөлж өөрийнхөө ажиллах орчин юм өөрийнхөө одоо хийх гээд байгаа юмныхаа нэг тийм орчныг бүрдүүл гэдэг нэг тиймэрхүү төрлийн санаа гэлээд байгаа. Боддоор яг ингэж нэг одоо юм бүтээлч нэг гэр орондоо юм хийх гэж байгаа хүн байлаа гэд бодоход. За тэрүүгээр шин зүйл ирэх гэж байгаа учраас шин зүйл, шин мэдрэмж, шин одоо таны юу хүсэж байгаа, юу бодож байгаа гэдэгтээ 5 дугаар сард нэлээд одоо магадгүй та би яг ийм юм хүсэж байгаа юм байна гэд ингээд тэгэнгүүт танд нэгсэндээ хүсэж байгаа юм хийхин тулд ажиллах орчин ч юм уу. Өөрийгөө ганцаараа тавтаа тухтай байлгаж бодож төвлөрөх орчин ч юм уу тийм ээ. Гэх жишээгээр танд нэгсэндээ өөрийн гэсэн make room, окей? Өрөөг бэлтгэх. Эсвэл чимээгүй суугаад бясалгах орчин ч хэрэгтэй гэж болно шүү дээ танд. Гэх жишээгээр таныг нэгсэндээ нэг юм бэлдгээд байгаа юм байна. За тэгээд хуучин хэрэггүй байсан жишээ нь өрөө бэлтгүүлэг тэр өрөөг цэвэрлээд гаргаад хэрэгтэй хэрэггүйг нь гаргаж хаяад өөрийн орчныг бүрдүүлнэ. За энэ дунд зөвхөн өрөө бэлтгэхээс гадна хэрэггүй харилцаа бас орж ирж байгаа. Танд өнөөдрийг хүртэл одоо нэг тийм хэрэгтэй болоогүй хэрнээ таныг урагшлахад таныг одоо хүснийгээ хийхэд саад болоод байгаа хүмүүсээс тусгаарлагдах, зай барих, хэрэггүй харилцаанаас цэг тавих. Ийм төрлийн энержи 5 дугаар сард нэлээд давмгайлан орж ирж байна гэсэн үг. Та магадгүй өөрийнхөө дотоод тэгээд энэ гадаад одоогийн хүртэлх амьдраад байгаад ирсэн энэ орчин хоёртойгоо тий. Би энэ хүмүүсээс ингэж салчих юм бол эсвэл одоо энэ одоогийн хийж байгаа энэ ажилласаа ингэж салчих юм бол цаашд үнэхээр яг үнэхээр хүсэж байгаа энэ маань миний амьдралыг аваад явчих чадах уу? Би энийг ингээд амжилтанд хүргэж чадах уу гэдэг юм. Ингээ баахан эргэлзээ айдсууд бас давхар орж ирнэ л дээ. Орж ирэхээр байна. Тэгтэл та хүслээ биелүүлж жинхэнэ сэтгэлээсээ өсөж байгаа юм хийхин тулд зайлшгүй зай гаргаж цэвэрлэх ёстойг нь цэвэрлэж салах ёстойгоос нь салж одоо дараагийн төвшинл үгээл нэгсэндөө шилжих гээд байгаа. Тэгсэндээ хуучин чи биш болсон. Одоо би жинхэнэ хүслээрээ амьдрнаа гэсэн нэг тиймэрхүү төрлийн одоо 5 дугаар сард нэг ийм энэ бас их тийм том өөрчлөлтийн чухал тийм 5 дугаар сар орж ирэх гээд байна гэсэн. За abundance гэж угаасаа тий. Abundance comes from inner. Таны дотор талаас таны эд баялаг гарч ирнэ гинэ. Тэгэхээр л яг л нөгөө нэг саяын эдэртэйгээ холбогдоод байгаа байхгүй юу? Та өөрийгөө бэлдээд төвлөрөө суугаад хийх ёстой юмаа хийгээд эсвэл яасан ийсэн одоо ингээд нөгөө сая
урьдчилаад ярьсан учраас тиймэрхүү юмыг хийснээрээ та өөртөө abundance буюу элбэг дэлбэг байдлыг мөнгө төгрөг санхүүг авчирна гэнэ. Одоо эргэлзээд байгаа тэр юм чинь танд харин эсрэгээрээ элбэг дэлбэг байдлын эхлэл болж орж ирнэ гэж. Тэр нь гадаад орчноос биш таны дотор талаас гарч ирнэ гэдэг шүү. Та өөрөө бүтээлж, та өөрөө нэг юм хийж ижих гэдэг орж ирэх гэдэг. Тэг зүгээр хүлээгээд суугаад байх юм бол орж ирэхгүй, үйлдэл хийж өөрөө одоо нэг юм саваа бэлтжиж юм орж ирдэг гэдэг нь шүү дээ одоо. Сав чинь нэг хуучин муу хогоор дүүрчээд дээ шүү дээ энгийнээр ярих юм бол. Хэрвээ та нэг 5 тан ч гэдэг юм уу одоо нэг юм 5 литрийн усны сав байлаа гэхэд та чи хуучин хог новшоор дүүргэцэн одоо тэр нэг доторхыг асгаж хэрэгтэйг нь авч үзэх хэрэггүйг нь хайцсны дараа энэ abundance элбэг дэлбэг байдал орж ирэх зай завсар гарах гээд байна гэсэн санаа шүү за. За тэгэхээр энэ дээр одоо зай завсраал гаргах хэрэгтэй юм яриад байна тий. За King of Swords Queen of Swords тий. Энэ үзэр тий. Таныг айгүй одоо юу гэдэг ингээд нэлийн юм логик хөнгөнэ. Логик маш их ингэж бодож боловсруулж байж шийдвэрийг гаргадаг төрлийн одоо яг л нэг тийм одоо юу гэх юм байгаа юмдаа л яг ингэж одоо жоохон баригдмал төрлийн бас сэтгхийг бас хэлэнтэй нэлээн тийм. Тэгэхээр одоо энэ өөрчлөлтүүдийг хийхэд тулд танд магадгүй нэлээн зориг хэрэгтэй байх. Тэгээ таны шийдвэр гаргах чадвар бас өснө гэж юм тийм. 5 дугаар сард хожим байсан нагаасаа за ингэж ижил ингэх юм байна гэдээ ойлголт авахар яалтчгүй хүн нөгөө шийдвэр гаргах юм байна л да. Тэгэхээр 5 дугаар сард таныг альва юмд эргэлзэж тэнэгэлцэхгүй хэтэрхий их боддгоосоо бас болиод шийдвэрийг гаргана гэж хэлэх гэдэг. Шийдвэрийг гаргана. За 5 дугаар сар шийдвэрлэх цаг үе байна. За temperance. За энэ бол цаг хугацааг яг нэг одоо юу гэх юм балансаа барьж байгааг хэлж байгаа л да тий. Альва юмны тэнцвэрийг олж байгааг. Ер нь тэнцвэрийн карт юм байна. Тэгэхээр 5 дугаар сард та бол тэнцвэрээ олно гэж. Нэг юмд хит яарахгүй тий бас хоцрохгүй цаг хугацааны хувьд бол яг л одоо баланс тэнцвэрээ зөв юмыг зөв цагтаа хийж чадна гэсэн байдлыг хэлээд байна. Юу гэдүүлээ яг л нэг алтан дундаж яг голоо барина л гэсэн үг. За Queen of Wands энэ өдөр бол яг л одоо ингээд нэг тийм өөртөө ихтэй байдлыг бас 5 дугаар сард та онцгойлон ер нь нэг хүмүүсийг өөртөө татах чадвар нэмэгдэнэ. Та өмнө байдаг шиг байжсэн ч гэсэн алсаараа л танд хүмүүс нэг тийм таны энержид татагдана гэсэн үг. Та соронч шиг хүмүүсийг ер нь ингээд өөртөө татах. Соронч шиг abundance-ыг ч гэсэн өөрлөгөө татаж байгаа. Энд нэг зай гаргал бүр гэсэн үг. За тэгэхээр та нэг нэлийн юу гэдэг л харизмтай болж байгаа сар гэсэн үг. Энэ бол таныг бүр яг дотоодын жинхэнэ хүч чинь сэргсэн одоо өөртөө ихтэй болсон мөнгийг болон боломжийг за бас тэгээд зөв хүмүүсийг өөртөө татах сар гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр 5 дугаар сар таны хувьд ерөнхийн энерги маш гоё их өөрчлөлтийг авчирсан. Та өөрөө их өөрчлөгдсөн. Тийм их гайхамшигтай гоё сар танд ирж байна гэж. Ер нь 5 дугаар сар нэлээд альж группүүдэр нэлээд тийм үйл хөдлөл ихтэй. 5 дугаар сар ерөнхийдөө нэг хавар болоод цэцэг ногоо байгаль дэлхийн сэрэг нь өөрөө тий яг тийм цаг үедээ давцаж байгаа учраас бүх юм мөнгөө засаас яг л одоо нэг нагаарэ буюу одоо нэг урсгал нь өөрөө 5 дугаар сар их гайхалтай
хүмүүст маш их өөрчлөлтийг авчирж байгаа. Бүр өсөж дэвжих тал дээр их өөрчлөлтийг ирж байгаа гоё сар болоод байна. 5 дугаар сар. За тэгээд ерөнхий энержи базаад хэлүүлв. Хуучныгаа хаяа. Өрөөндөө юм уу, сэтгэлдээ юм уу, дотооддоо юм уу, зай завсар гаргаа. Яг юу хүсэж байгаагаа тодорхойлоо. Тэгээд тэнцвэрээ барина гэж, тэнцвэрээ барина, темперансер тэнцвэрээ барина. Тэгээ ер нь энэ өөрийгөө илэрхийлдэг айгүй юм хүчтэй энержи, бас сорон шиг хүнийг татдаг. Та магадгүй хүмүүст ингээд нэг үг хэлэхэд хүмүүст хүрэх чадвар нь 5 дугаар сард бол маш өөр байна л гэсэн үг. За гэж өөртөө итгэлтэй харизмтай болсноор танд abundance буюу энэ элбэг дэлбэг байдлууд орж ирэх гээд байна гэсэн тийм 5 дугаар сар болж байна. За ингэхээр та 5 дугаар сард хуучин юмыг тасалж, хуучин энержиг таслахын тулд яг яах вэ гэх тээ. Миний хүсэл тодорхой. Би шинэ боломжинд нээлттэй гэд. Тэгээ бодитойроо бас энд нэг алхам хийхгүй болохгүй байгаа шүү дээ. Сая түрүү хэлсэн тийм. Тэгээ энержи баталгааж болохын тулд 5 дугаар сараа сайхан сар үнэхээр энэ хэлсэн бүхэн бүйлээсээ гой болоосоо тэгээсээ ингээсээ гэж хэрэг та хүсэж байвал миний шинэ боломж нээлттэй. Би боломжит нээлттэй. Тийм би шинэ боломжит нээлттэй гэсэн комент хэсэгт батламж өгсөйг үлдээгээрэй. За тэгээд дараагийн хэсгээс яг юу үзэх вэ гэхээр 5 дугаар сарын хүн хоорондын харьцаа, хайр дурлал, хайр сэтгэл, за аль тал дээрээ давмгаалж гарч ирэх нь ямар ч гэсэн тэр талаас нь үзнэ. За тэгээд мөнгө санхүүгийн байдал бас ямар байх вэ гэсэн. За ингээд тусдаа одоо уншлагуудыг хийнэ гэсэн үг. За тэгээд хөзрүүдийг бол хойлж ингэж яаж байгаа чимээ тэгээд тэр цаг хугацаа хэмнэхийн тулд шууд камер нэгэд дараагийн руу орно гэсэн үг шүү. За хайр сэтгэл хүн хоорондын харилцаа 5 дугаар сар дээр за ямар хөө өөрчлөлт орж ирэх нь вэ гэж. За 5 дугаар сард та хуучнаасаа салах хэрэгтэй гэсэн нэг мессеж гол юм хэлэх гээд байна танд. Хуучнаасаа салж ээж, хуучныг орхиж ээж танд шинэ нь орж ирнэ. Энэ хөдөлж чадахгүй болцсон байгаа хөдөлгөөн юмыг хөдөлгөөн оруулна гэж. Энэ хөдөлж чадахгүй одоо нэг ингээд гаццсан байна шүү дээ. За энэ энержи хөдөлгөөн оруулахын тулд та хуучнаасаа салах хэрэгтэй гэж. Тэгвэл танд голчлон энэ хайр сэтгэлийн тал дээр орж ирж байгаа мессеж байна л та. Тэгэхээр энэ болохоор хуучинтайгаа үлдэхүү. Хуучныгаа бодоод боловсруулад хуучинтайгаа үлдэхүү. Эсвэл одоо шинийг хүлээж авах замыг сонгох уу гэдэг 5 дугаар сард танд нэг юм сонголтын цаг үе ирэх гээд байна гэсэн үг байна. За дээдлийн энергиуд бас харъя те. Chance боломж гэсэн үг те. Та магадгүй танд боломж саяын 4 дугаар сард ч юм уу орж ирсэн баг, шинэ хүнтэй танилцсан. Эсвэл байхгүй байгаа бол удахгүй танд тийм шинэ боломж орж ирж байна гэсэн үг. Тантай хүсэл сонирхол нэгтэй нэг тийм ижил төрлийн энергийн хүн орж ирэх магадлал маш өндөр байна гэсэн үг шүү. Тэгэхээр шинэ хайр танд ихэнх нь л ер нь танилцсан байгаа тийм. За тийм хүмүүст ороод ирсэн байтал та хуучныгаа хүлээх юм уу, хуучныгаа тавьж явуулахгүй, шинийгээ хүлээж авахгүй байгаад байгаа гэсэн энержи ерөнхийдөө гарч ирээд байгаа л гэсэн үг. Скоши матте гэсэн үг байгаа юм. Энэ жоохон төр хүлээгээрэй гэсэн үг байхгүй юу? Баг зэрэг хүлээж идаа гэдэг. Энэ харьцааг урагшлуулахад угаасаа цаг хугацаа их чухал гинэ. Цаг хугацаа, тайминг чухал. Угаасаа яараагүй нь бас зөв юм байна. Тэгээд та эцэстээ бол яг нөгөө нэг яараагүй байх тусмаа энэ харьцаа илүү юм нөгөө нэг амжилттай болно гэсэн үг. Юм өөрөө цаг хугацаанд бүрэлдээд явна гэсэн үг. Өөрийн цаг хугацаанд энэ харьцаа урагшлаад
явнаа гэсэн санаа. За, ягсуг буюу амлалт гэсэн карт. За, энэ амлалт гэдэг карт болохоор энэ хүн тантай нэлээд урт хугацааны ирээдүй харах, гэрлэх, суух, одоо нэлээд урт удаан хугацаанд харилцаа холбоотой байх хүн. Та 5 дугаар сард магадгүй гэрлэх санал хүлээж авч магадгүй. Нэлээд урт хугацаанд харилцаа холбоо үүсгэх хүнтэй сая энэ одоо нэг яарахгүйгээр урагшилж байгаа энэ харьцаа чинь таныг энэ гэрлэлт хүртэлх энэ шатанд авчирч болох харьцаа шүү гэдгийг л одоо 5 дугаар сард орж ирээд байгаа энэ хүн чинь хэлэх юм байна. За, таны сонголтын карт тийм. Энэ хүлээлт гэсэн карт байхгүй юу? Anticipation гэсэн хүлээлтийн карт. Anticipation. Зөвчилж байгаа гэдэггүй. За, би англи хэлний амар тонгой мой уншдаггүй. За, тэр нь ч нэг амар амаах гэдэг шиг. За, тэр ч амар амаах гэдэг шиг тийм ээ. За, тэгэхээр таны мэдрэмжинд ингэнэ таны сонгосон карт таны мэдрэмжинд юу орж ирээд байгаа гэхээр энэ хүн нэг л зөв юм шиг. Гэхдээ та бүрэн дүүрэн итгэж чадахгүй байна л да. Таны хүлээж исэн хүн энэ мөн юм шиг. Та одоо энэ гоцороо ингээд хүлээгээд исэн байхгүй. Энэ магадгүй ямар ч цаг хугацааг өнгөрөөсөн байж болно тий. Тэгээ таны хүлээсэн цаг хугацаанд хүлээж исэн хүн чинь одоо боломж чинь ирлээ шүү, наад хүн чинь шүү гэсэн нэг ийм юм орж ирэх гэдэг юм байна л. Тэгэхээр танд өөрт чинь ч гэсэн тийм мэдрэмж төрж байгаа гэж ингэж хөзөр гаргаж ирээд байна л. Энэ хүнтэй нэг л болчмоор юм шиг. Та магадгүй танилцаад дөнгөж удаагүй байсан ч гэсэн энэ хүн л нэг тийм урт хугацааны ирээдүй харж болох хүн шиг нэг илүү халуун долоон мэдрэмж өгдөг. За, ийм төрлийн хүн та энергиэр нь мэдрээд байгаа болов уу гэж юм болох гэдэг л да тий. Нэг л зөв юм шиг тий. За, нэг юм болох гээд байгаа юм шиг одоо танд тиймэрхүү төрлийн мэдрэмжүүд ингээд орж ирэх. Энэ хүнтэй чинь холбоотой тийм мэдрэмжүүд орж ирэх сараа гэж хэлэх гээд байгаа юм байна. За, Page of Wands, Page of Sticks карт тийм. Тэгэхээр энэ харилцааны эхлэл. Та энэ дээр тий энд магадгүй энэ харьцааны шинээр дөнгөж хин нэгэн 5 дугаар сард орж ирэх бол шинээр орж ирэх бол энэ хүнтэйгээ энэ 5 дугаар сард шинээр танилцах, анх удаа уулзрах, эсвэл бүр онлайн орчинд шинээр мессеж тандгүй хин нэгэнтэй ингэж онлайнаар танилцах гэх жишээний шинэ эхлэлийг илэрхийлээд байгаа картыг хэлж байгаа. Шинэ эхлэлтэй. Айгүй ирч хүчтэй ингээд мессеж бичсэн ч гэсэн айгүй юм оо ингээд тавшимтгаач гэх юм уу гэх юм одоо тийм нэлээ. Тийм одоо таныг ингээд нэлээ ингээд мессеж зүгээр ингээд мессеж бичсэн ч гэсэн айгүй юм эрчимтэй байдаг шүү дээ. Нэг ганцхан биш хай гэж бичиж чаддаг алгуулдаг ингээд байнга лөө ингээд харьцааг ингээд нэг айгүй хурдан өргөжлөх гэдэг нэг ийм төрлийн энергийн тийм одоо нэг шулуухан юм шиг чамд нэг тийм шудрах юм шиг хитрхий давшимтгаач юм шиг нэг иймэрхүү санагдах баг тийм тэр хүн чинь тийм. За, тэгэхээр шууд энэ хүн бол нөгөө нэг айгүй тийм үйлдэл нөгөө бодоол байгаад байдаг төрлийн биш ингээд нэг үйлдэлийг айгүй хурдан авдаг төрлийн хүн байгаад байна л дорж ирэх гэдэг хүн чинь. За, тэгэхээр одоо таны энэ хүлээж исэн энэ хоёр ч хоёулаа хүлээлтийн карт. Таны хүлээлтийг энэ хүн тасалж ирж байгаа юм байна. Хүлээлтийг чинь дуусгаж ирж байгаа юм байна. Та хэдэн жил хүлээсэн ч байж магадгүй, хэдэн сар хүлээсэн ч байж магадгүй нөгөө зөв хүнийг л хүлээгээд байсан гэсэн үг. За, тэр хүн чинь л одоо л тэгэл 5 дугаар сард ирэхэндээ гэдэг юмыг хэлэх гээд байна да. За, тэгэхээр тэр Lovers card бол ерөөсөө та хоёр биендээ үнэхээр одоо юу гэх юм заяаны хань гэдэг шиг юм урт хугацааны юм харж байгаа, нэлээд цаг хугацааг хамтдаа өнгөрөөх ёстой. Энэ дээд тэнгэрээс танд илгээж байгаа одоо нэгсэнд soul connection ахгүй юу?
сүнслэгийн холбооны хүн гэсэн үг. Soulmate. Заяаны хань, хувь заяаны тавиланд учрах ёстой хэн нэгэн гэж хэлдэг. За та энийг хүлээж авахын тулд яах ёстой вэ? Өнгөрснийг орхих ёстой. Энэ хүнийг хүлээж авахын тулд энд өнгөрсөн та хэдэн настай, ямар цаг хугацаа хинтээ өнгөрөөгөөд яаж шархлаад яасан хийсэн байх. За нэгдүгээр. Хоёрдугаарт нь таны энэ хүлээдэг цаг хугацааг одоо дуусгаад өнгөрсөн бүхнийг орхиод явах, шинэ эхлэлийг хүлээж авах, шинэ хайртай холбоотой хороодлогыг санд илгээж байгаа шинэ хүнийг хүлээж авах 5 дугаар сар ирлээ гэж хэлэх гээд шүү, окей? За энэ бол жинхэнэ холбоо, жинхэнэ хайр байх болно. Таны зүрх бүр өөрийн ирэхгүй энэ хүнд бүр нэг дотоодын мэдрэмжээсээ татагдах болно гэх. Гэлээгээд нэг л юм хэлж байна. Яарах хэрэггүй гэж. Тэр тэдэрэнгүү таны хүн болно. Та яарч хэрэггүй шүү, окей? За 5 дугаар сард танд ийм энерги. Хайр дурлал, хүн хоорондын харилцааны энерги, ийм энержи орж ирж байна. За та дараагийн хэсгээс мөнгө санхүүтэй холбоотой уншлагыг хүлээж аваарай. За мөнгө санхүүгийн уншлага тийм. За мөнгө санхүү 5 дугаар сар ямар хүн энерги зөнхөлөх нь вэ гэж үзье. За энэ картуудаас. За та 5 дугаар сард нэг өөрийгөө илэрхийлж нээж бусдаас тусламж авч, invite help гэж бусдаас тусламж авч. Энэ өөрийгөө те outrageous өөрийгөө гадагшлуулах, илэрхийлэх гэж байгаа. Тэгээ invite help гэж бусдаас тусламж аваад. Тэгээд wants энэ өдөртөгчийн энерги баггүй юу? King wants, queen wants бүр ингээд айгүй өөртөө ихтэй бардам одоо ерөөсөө байр суурь олсон одоо өдөртөгчийн тэгээд тогтвортой орлоготой энерги. За та тэгэхээр маш чухал 5 дугаар сард таны байр суурийг одоо өөрчлөх сар ирэх нэ. За энэ таны мөнгөний урсгал одоо нэгсэнтэй жоохон гацалттай байсан байж болно. Дөрөвдүгээр сарын тэрд нэг мөнгө санхүүгийн орлого нэг сайнгүй өнгөрсөн саруудад нэг сайнгүй байсан байж магадгүй. За тэгэхээр 5 дугаар сар ахаал нэг тиймэрхүү болох уу гэсэн нэг танд нэг жоохон тийм айдас байгаад байна. Энэ те нэг жоохон урам хугарсан байдал айдсыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгээ мөнгө санхүүгийн байдал дээр энэ жоохон нэг тийм сайн байгаагүй илэрхийлээд байгаа. За тэгэхээр 5 дугаар сард болохоор одоо нэг жоохон эрсдлээс зүгтаадаг. Тэгээ бүхнийг нэг өөрөө контролдохдаг тий. За энэ байдлаасаа нэг жоохон таныг нөгөө нэг энэ мөнгө санхүүгийн байдал дээр жоохон гацааж исэн гинэ. Одоо ер нь гацалтын нэг жоохон байсан байдал чинь. Нэгсэндээ айдас. За одоо энэ байгаа мөнгө мөн хүрхээ байжгүй эсвэл одоо дараагийн ажил бүтхээ байжгүй. За тэгвэл одоо дараагийн сар яах вүлээ, тэхвлээ, яах вүлээ, ихвлээ гэсэн нэг бол нөхцөл байдал тийм ч муу биш байсан ч одоо танд нэг тиймэрхүү төрлийн айдас байсан гэсэн үг. Өнгөрсөн сарууд юм ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ сар дээр болохоор тэр тал дээр та хэрв одоо тийм бодол сэтгэл санаа ямар нэг юм байгуу ер нь өөрийгөө айгүй ингэ чөлөөтэй илэрхийлгэнэ. Нээлттэй байх. Таныг хэрв нээлттэй байж чадах юм бол боломж орж ирнэ гэж хэлэх гээд байгаа 5 дугаар сард мөнгө санхүү дээр. Бодит байдлаа ингээд яг одоо миний нөхцөл байдал юм байна. Одоо үнэхээр л одоо мөнгө санхүү надад орж ирэх ийм одоо боломж байна уу гэдэг юм уу. Ер нь аливаа юм дээр одоо ингээд нэг байгаа бодит байдлаа ингээд сайхан нээлттэй байгнэ таныг. За тэгэх юм бол бас тэр энэ invite help буюу ингээд танд бас ингээд туслах хин нэгэн амьдралд чинь те нөхцөл байдлыг ойлгоод одоо бараг бурхан шиг туслах нь шүү дээ танд. За тийм төрлийн энержи орж ирж байгаа.
боломж бол өөр орж ирнэ гэдэг байгаа байхгүй. 5 дугаар сард танд боломж орж ирнэ. Тэгэхээр та хуучны тэр нэг болохгүй бүтэхгүй байсан үеиг биш. Эсэргээр өөр айгуу гоё нээлттэй байгаа төгчл боломж ороод ирчихнэ л гэсэн үг. Тэгэхээр хин нэгэн хүнээс тусламж ороод ирэх сарал гэж ойлгох хэрэгтэй. Бурхан шиг танд туслах хүн орж ирэх гэдэг нь гэсэн үг шүү дээ. Би одоо дахиад хэлчих шиг боллоо бурхан шиг гэдэг. Энэ бурханы өмнө залбираад байгаа зүг нь харж байгаа зү тий. Бурханы өмнө гараа адгүй танд бурханы өмнө угаасаа нэг тийм залбирах шаардлагатай ч байгаа бах тий. Бурхан минь туслаач. Мөнгө санхүү дээр зөв боломжтой хүнтэй нуулзаж учруулж өгөөч. Намайг зөв зам дээр тэгээд ингээд өгөөч гэж бодитоороо тэгж тусламж гуйх шаардлагатай ч цаг үе тулгарсан хүн байж болно. Эсэргээрээ бас яг бурхан шиг л танд тусламж орж ирнэ. Хамгийн гол нь яг таны барьж байгаа юм юу гэхээр та өөрийгөө нээлттэй байлгач болно гэж хэлээд шүү. За энийг би баг 3 хэлчих боллоо тий сая. За тэгээ хэлчихээр амар хүнээс нэг хэлж байгаа мессеж санааг нь энийг нь л ойлгож байгаа болоо гэж бодоод бас нэг давтаад байдаг тал бий л дээ. За тэгэхээр гол юм нь яг юу юм болоо гэл тэрийг л ойлгуулах гэдэг давтаад байдаг гэсэн үг шүү нэг зурагдсан байна шиг тий. За тэгэхээр нэг өгний өөн дээр ажиллаад алдаа гарлаа ингээд нэг сонин энэ хэдэн мянган хүн дотор ч нэг ганц нэг тиймэрхүү сонин хүмүүс бас байх юм аа байх юм тэгээ байлгүй яах вэ тий. Тэр чинь би нэг ач холбогдол болгож тэр ганц нэг бицэн үг ерөөс тоодгүй байгаа шүү тийм. Ерөөсө тоодгүй байгаа шүү над руу юу бицэн ч над хамаагүй гэсэн үг шүү ер нь бол. За дундуур нь бас шал өөр юм ярьчлаа. Яг нөгөө нэг сая 3 4 давтсан гэдэг дээрээ дөрөвдрөөд явчихлаа тий. За тэгэхээр за тэр яах вэ? Чи одоо болохоор яг бүгдийг өөрөө хийх гээд ингэ заваад байна гэсэн үг байхгүй юу? Хүнээс тусламж аваа л гэдэг. Тэгэхээр таныг товчхондоо чаддаг мэддэг хүнээс нь тусламжийг авчгаа гэж хэлээд байна. Чи ганцаараа бүгдийг хийхснээсээ болоод өөрийгөө нэгэсэндээ удаашруулад мөнгөө саатуулаад байна л гэсэн үг шүү тийм. Хэрвээ хэн нэгэн чи ямар нэгэн бизнес хийж байгаа бол ганцаараа бүхнийг хийх гээд яг нөгөө төрөл нь чаддаг хүнээс нь тусламж аваад хийгээд явчих юм бол таныг илүү хурдан мөнгө төгрөг санхүүтэй болно гэж хэлэх гээд байгаа. За King of Wands, Queen of Wands өдрүүд ерөөсөө л энэ тийм чамайг айгүй потенциалтай л гэж хэлэх гээд байгаа. Амжилтанд хүрэх потенциал хангалттай байна гэдэг. Ер нь бол лидер те. Эзэн энерги те. Одоо ерөөсөө тийм энийг амжилтанд хүргээд тэр салбартаа ч юм уу тэр хийх гэж байгаа юм дээр хангалттай потенциал сайтай хүн гэж хэлэх гээд байна. Тийм байлаа гэд бүхнийг ганцаараа хийх гэсэн хэрэггүй л гэж хэлээд байна. Туслахууд аваад л гэж хэлэх гээд байгаа юм хаашаа те. Тэгэхээр чи нэгсэнтэй бүх юм ганцаараа хийх чинь гэхээр ажилчин хүний энерги байгаа даахгүй. Таныг зүгээр бусдыг чиглүүлээд удирдуулад хийлгэх ёстой юм а хийлгээд өөрөө энэ нэгсэнтэй чиглүүлэх чинь л одоо тийм эзэн одоо дарга хүний энерги гэх юм уу. За энэ хоёр хүзэр хоёулаа ерөөсөө айгу нэг төрлийн юм хэлж байгаа хоёуланг нэг нь эмэгтэй хөөс нэг нь эрэгтэй хөөс. За тэгвэл энэ дээр давхар яг юу хэлэх гээд байна гэхээр таныг өөрөө нөгөө нэг энэ нэг харизма гэдэг нэг юм байгаа шүү дээ. Нэг өөртөө итгэлтэй аура. Өөрийгөө илэрхийлэх чадвар. Өөрийгөө одоо юу гэх юм бусдыг өөртөө татах чадвар. Та энүүгээрээ л мөнгө олж байгаа байхгүй юу? Ажилчин хүний энерги биш учраас. Магадгүй хэн нэгэн ганцаараа нэг юм хийх гээд бүхнийг шинээр одоо би тэрийг чадахгүй юм чи энийг нь хийж чадахгүй юм чинь ингээд цаг аваад ингээд байгаад байж маа. Тэгэхээр та чаддаг улсуудаар юм аялах чи зөвхөн тэр ярьдаг юмыг нь та хийдэг ч юм уу те. Магадгүй нэг онлайнаар нэг юм ингээд сошиалар нэг юм хийх гэдэг. Одоо жишээ нь яаж апплод хийдэм бол YouTube дээр ч юм уу Facebook дээр ч юм уу яаж хийдэм бол за яаж одоо илүү энэ хүмүүсийг анхаардаг татах тэр thumbnail юу гэдгийг одоо ингээд тэр нэг гоё юмнуудыг хийдэг юм бол гэд ингээд бүхнийг өөрөө хийх гээд ингээд жишээ нь ингээд суух юм бол болохгүй та тэр нэг чадахгүй юмнуудаа хүнээр хэлэгчингүүтээ өөрөө зөвхөн дэлгэцийн өмнө ярьдаг хүмүүст харьцдаг дотор мэдлэгээ
харизмагаа ашиглаад өөрийгөө илэрхийлэх чадвараа ашиглаад хүнийг өөртөө татдаг чадваруудаа л ашиглаад явжвал энэ таны ерөөсөө мөнгө санхүүгийн мөнгө санхүү оруулж ирэх таны юу гэх юм онцлог гэх юм уу? Тийм онцлогч нь гэдэг байгаа байхгүй юу? За, Four of Cups. Та одоо яг нэг эхлүүлж чадахгүй байгаа тэр нэг саадан дээрээ төвлөрөөд зөвхөн тэрлүүгөө харж чаддаг нөхөр боломжийг харж сая хэлсэн юмнуудыг ойлгосон баг тийм. Жишээ нь та апдейт хийж чадахгүй бол чаддаг хүнд л нэг хүнээр нь хэлэгч гэсэн үг. Чаддаг энэ хүүхэд залуучууд баг ерөөсөө тэр чинь танд хэцүү юм шиг боловч бусдад хитрхи амархан жишээ нь яг тэргээр нь хэлэгч хэл гэсэн санаа. Тэгэхээр боломжоо олоод харчгаа гэж 5 дугаар сард. Би энэ хэсгийг чадахгүй юм чинь энэ ажлыг би чадахгүй юм байна гэж нийтэд нь чадахгүй болгох биш гэж хэлэх гээд байгаа юм. За тэгэхээр энэ мессеж танд хүрж байгааг бодоход та нэг иймэрхүү төрлийн юм дээр гацчаад олон хүн амьтанд нөлөөлөх чадвараа хүнд хүргэж чадахгүй, дотоод сэтгэл ярьж чадахгүй ингээд нэг өөрийгөө хааж боогод байгаад байгаа бол хамтрал Pentacle 3-ын хамтрал бол саяын түрүүнээс хойш хэлээд байгаа энэ хамтралыг илэрхийлж байгаа байхгүй юу? За тэгснээр та тогтвортой орлоготой, үйлчлүүлэгчтэй, баг хамт олонтой, та ганцаараа биш ийм өөр төрлийн мөнгө санхүүгийн орлого өөрийгөө нээх боломж танд гарч байна гэж хэлж шүү. Ингэс та хамтарснараа мөнгийг өөртөө оруулна. Та бол зөвхөн удирдаад явхад л болно гэж байгаа юм. Бусдаас тусламж аваад гэдэг байгаа юм. За тэгээд карт болгон дээр тусд нь ярьсан эцэст нь бол тийм хэлж байгаа 5 дугаар сарын мөнгө санхүүгийн боломжийн нэрг бол ийм байна. Тэгээ энэ нь зөвхөн 5 дугаар сар биш 5 дугаар сар таныг эхлүүлээд авал гэж хэлээд байгаа юм байна. Бусдаас тусламж авч байгаад эхлүүлээд ав. Бусд нь аяндаа болно гэж. Энэ хоёр эхний группээр ч гэсэн бас нэг тийм хүмүүс маш их эргэлзээ, маш их юу гэдэг юм те. Итгэлгүй байдал өөрийнхөө зөвхөн чадж байгаа дээрээ төвлөрөхгүй, чадахгүй байгаа дээрээ төвлөрж байгаагаасаа болоод боломжуудыг алдаад ингээд суугаад байдгийн юм шиг байна да. Тэгэхээр таны 1-р группийн яг энэ мөнгө санхүүгийн боломж тал дээр бас нэг иймэрхүү төрлийн уншлага орж ирээд байсан. Тэгэхээр бас та одоо бодвол тийм групп эргэлзчихэд сонгосон байх магадлал бас байна тий. За тэгээ цаг байвал тэр төрлийг бас сонсоод үзэхгүй тий. За ингээд амжилт хүсье. 5 дугаар сарын сайхан мөнгө санхүүгийн боломж ихээрээ орж ирсэн сайхан сар байх болтугай. За, fashion картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За 5 дугаар сарын ерөнхий энержи эдгээр картуудаас за мессеж авъя. За 5 дугаар сар бол тийм зүгээр одоо юу гэх юм азтай сар ирлээ гэж бол хэлэхээргүй юм байна. Та сэрэх тамашино мезаме гэж байгаа байхгүй юу? За тэр нь юу гэж нэхэр таны сүнсний сэрэлтийг хэлээд байгаа шүү. Бүр сүнслэгийн сэрэлт. За дараа нь time to act шийдэл. Тэгээ шин шат руу орох хийг шийдэх цаг үе гэж. Сүнсний сэрэлт явагдсанараа та үйл хөдлөл авч шин шат руу орохыг илэрхийлж байгаа тийм сар. За тэгэхээр танд болохоор таны дотоодод болохоор маш том өөрчлөлтүүд явагдаж байна гинэ. Ерөндөө тийм эн чинь одоо гинтэл явагддаг шүү дээ. За 3-4 сараас эхлээл явагдаж байгаа гэсэн үг. Хаал дуурах. Баахан захил өгсөн. За тэр ирж юм. За дараа нь. За жоохон өөр юм дундуур нь орчих шиг боллоо. За sorry. За.
таныг сүнсний сөрөлт ингэнэ. Анатаの心と魂が同じリズムで自分自身とつぶつぶやるのですが、もっと大切なことをするべきです。Таныг нэгсэндээ нөгөө өөртөө жоохон ингэдэг нөгөө зөрчилдөд байгаа тийм. Өөрийн дотоод сэтгэл, өөрийн мэдрэмжтэйгээ жоохон зөрчилтэй байгааг илэрхийлээд байна. Байсныг. Тэгэхээр энэ 5 дугаар сард яг юу орж ирэх гээд байна гэхээр одоо илүү өөрийгөө ойлгож эхэлнэ гинэ. Дотооддоо том өөрчлөлт орж ирж байгааг, дотроос ч нэг юм өөр юм ингээ яриад байгааг, өөр мэдрэмж өгөөд байгааг, өөр одоо юм хүсээд байгааг нэгсэндээ та өмнө нь бол зөрчилдөөд яваад байсан бол 5 дугаар сараас та энийг анзаарч илүү ойлгох гэж хичээж. За тэгээд ер нь яг юу үнэн, юу худал гэдэг тал дээр нэлээ ингэж төвлөрж анхаарч одоо сэрэлт явагдах цаг үе гэж 5 дугаар сар таны. Awakening баггүй юу? Awakening. Сэрэлтийн цаг үе. Тэгэхээр сүнслэгийн тал дээр бас таныг одоо дотоос чи нэлээд юм болох гээд байгаа юм байна да. За тэгэхээр одоо бол бодох цаг биш ээ гэн. Time to act. Таныг бол бэлэн болсон. Та бодоод байгаад ээж болохгүй. Одоо 5 дугаар сарыг бол ингээ хөдлөх цаг чинь болцсон шүү гэж. Алхам хийх юм бол зам нь нээгдэнэ гэн. Одоо зөв цаг зөв юу гэж бол байдаггүй. Тийм болохоор алхмаа хий гэж таныг хүсэл. Энэ манайхан одоо нэг ингэдэг юм уу хаашаа сая аль нэг групп дээр нь бас гарсан шүү. Зөв цагийг хүлээгээд тэхээрээ ингэхээрээ гэд ингээ байгаад ингээд алхам хийдгүү нэг юм. Тэгэхээр ерөөсөө зөв цаг гэж угаасаа байдгүй. Эхний алхмаа хийхэд зам аяндаа нөгөө нээгдэд явдаг. Нөгөө аялалд бид нар ч одоо яг яадаг үлээ нөгөө ямар ч нөгөө нэг замаа мэдэхгүй ч гэсэн хөдөө орон нутгаар аялаад явдаг. Яваад очицсон л байдаг үстэй нөгөө зорсон газараа. Яг тэр шиг л байхгүй юу? Та тэнд очно гэл ингээл яг энүүгээр л явна. Яг л энэ замаар явна. Энэ чулууны хажуугаар гарна. За одоо энэ голыг заавал ингэгээд ингэхгүйгээр гараал явхаар чулуу тааруул тойрол гол тааруул туулаад гарахаас өөр аргагүй болдог штэ. Яг тэр утгыг хэлээд байна л да ерөнхийдөө. Бүх юмыг бэлдээд бэлэн болгоцсныхаа дараа бүх замаа харцсныхаа дараа их хөдлөн гэж байдаггүй маа. Тэгэхээр эхлэе гэдэг байгаа. Тийм юм байдгүй юм хүлээгээд байгаад ээж болохгүй гэсэн үг. За тэгэхээр анхны алхмаа хийгээд явхад зам аяндаа засагдаад, зам аяндаа туулаад нэг юм итгэж сааталт нь очсон байдаг гэдэг санааг илэрхийлэх гэдэг шүү 5 дугаар сар дээр тань дээр. За light. Тэгэхээр нэгсэндээ хөдлөөд эхлүүл танд энэгээр явах юм байна гэдэг нэг юм тий. Харанхуй дунд чинь энэ дотоодын сүнслэг чинь сэрцэн байгаа учраас таныг зүүн совин ч хөдлөөд за энэгээр явах юм байна. Гэсэн ингэ замыг чинь гэрэлтүүлээд ингэ заагаад явна гэдэг байгаа. Ерөөсөө your inner light гэдэг байхгүй юу? Дотоодын чинь энэ тамаши биш юу лээ сүнс чинь таныг хөдлөөд эхлэх юм бол замыг чинь заачна гэсэн санааг хэлэхэд. За Knight of Cups энергээр юу хэлэх гээд юм нэ гэхээр те. Та хөдлөөд эхэлчих юм бол айгүй тийм нөгөө мэдрэмж чинь нэмэгдээд урам зориг ороод бүр тэрэндээ дурлаад, хайрлаад, хийж эхэлсэн үйлдэлтэй өөрөөрөө итгээд, бахархаад тэгээд одоо бүр ингээд нөгөө инспирэшн буюу мэдрэмж чинь бүр ингээд ерөөсөө баг юу ч бодохгүй эхлүүлэх ёстой байсан бэ штэ гэдэг дээр ирнэ гэдэг байгаа байхгүй юу? Ийм л амархан байсан юм уу гэдэг. Ингээд явчих байсан биш үү? Би энэ хайрын цаг хугацааг алдаад өчнөө удаа өөрийгөө эргэлзүүлээд ингээд байгаад байсан биш үү? Энэ аль хэзээ би энийг эхлэх ёстой байсан байж тээ. Энэ яг л миний зөв зам байсан байна гэдгийг мэдэрнэ гэдгийг хэлэх гээд байна. Тэгээд таныг ингээд бүрэнхий сэтгэл хөдлөсөн ихэлснээрээ сэтгэл хөдлөсөн зөвлөд танд орж ирнэ. Үнэхээр танд урам зориг өгсөн сэтгэл хөдлөсөн. За одоо тэгэхээр энэ хоёр л таны
саад гэсэн үг. Шийдвэрээ гаргаж хөдөлж чаддгүй. Яах вэ гэдэг ингээд нүдийг бооцсон юм шиг байгаад байдаг гэсэн. Хуучин давлдгүй, шин замд гарах уу? Хуучин байсан дээр үлдэх үү? Мэдрэмжээ дагаад одоо үйлдэл аваад хөдлөөд эхлэх үү гэдэг нэг ийм л юм яриад байна энэ дээр чинь шийдвэр гаргаж чадахгүй байгаа. За 5 дугаар сард хэрв та шийдвэрээ гаргаад хөдөлж эхэлчих юм бол таны энэ Ten of Sports гэдэг чинь нэгсэн доо одоо дуусах нэг юм дуусаад дараагийн эхлэл ирж байгаа хэлж байгаа. Одоо бол дуусчлаа шүү. 5 дугаар сард дууслаа шүү. Хөдөлж эхлээрэ гэдэг нэг юмыг л энд эргэлзээ дэлгөө хөдөлж эхлээрэ л гэдэг нэг юмыг л энэ 5 6 картаар ерөнхийдөө хэлж байна. Харин та хөдлөд эхэлчих юм бол эндээс асар их кайф, таашаал, одоо мэдрэмж, одоо бүр баяр хөөр аз жаргалыг авна гэдгийг хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр энэ таныг их зовоож исэн юм. Таны relationship байж магадгүй тэ харьцаа холбооны хин нэгэн. Эсвэл хуучин дадал зуршил одоо нэг өөрийг чинь нэг бариад байгаад байгаа нэг тийм итгэл үнэмшил. Энэ бүхнийг дуусч байгааг илэрхийлээд энэ айгүй хүнд байгаа хгүй бүр 10 сэлмэнд зоогдсон тэгээд тэр энэ харьцаа чинь одоо окей дуусаа шүү гэдэг. Дараагийн сар бол тийм 5 дугаар сар бол тийм сар биш шүү гэж хэлэх гээд байгаа. За тэгэхээр шинэ эхлэлийн төгсгөл нь энэ картаар тэ шинэ эхлэхийн тулд энэ картаар төгсгөж байгааг хэлж байгаа. Бас нэг зөв ойлгогдож байна уу тий. За тэгэхээр базаад хэлэхээр сэрэг цаг үе, шийдвэр гаргах үе. За тэгээд муу бүхний төгсгөл ирсэн, хуучин бүхний төгсгөл ирсэн. Тэгээд шинэ эхлэлийг илэрхийлж байна. Шинэ эхлэл танд гэрэлгээгээ замыг заагаад явна гэж хэлээд байна. За ерөнхий энержи нэг 5 дугаар сард бас их гоё шинжилтийн. Ер нь энэ 5 дугаар сар хүн болгонд нэг тийм нэг хавар ирэхээр шин цэцэг нөгөө хорвоо ертөнц шинжлэгдээд эргэж ийна, эхэлж ийна гэдгийг нэг тийм ягаад ч юм энэ 5 дугаар сарын уншлахаар бүх группөөс мэдэрч ийн ер нь бол тийм. Бүх групп дээр нэг хөдөлгөөн орж ирж байгааг мэдэрч шүү. Зарим юм төстөөж юм шиг тийм. Зарим хүмүүс хайр сэтгэлийн тал дээр их өөрчлөлт орж ирж байгаа бол зарим хүмүүс ерөнхий энержийн дээр өөрчлөлт орж ирээд байна тий. Хэрвээ та шинжлэхдгийг хүсэхгүй байх юм бол энэ өвдөлтөө сунжруулаад байгаад байна гэсэн үг. Энэ хэцүү байгаа байдлаа сунжруул. Энэ хамгийн хэцүү хүнд нөхцөл шүү ер нь. 10-ын сэлэм гэдэг. 10 сэлэмд зоолгочоо хэвтээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо танд шинэ юм ирэх гээд энэ сэлэмнүүдээ сугалж аваад хөдлөх болчиход байгаа байхгүй. Тэгэхэд өөрөө эндээ нэг хорогдоод үлдчихвээ. Тэгээ шийдвэр гаргахаасаа зүгтаагаад байх юм бол өвдөлт илүү л өвдөн шүү л гэж хэлэх гээд байна шүү. За тэгэхээр тэр дотроос хэлж байгаа тэр сүнслэг сэрээд танд хилээд байгаа юмнуудыг анзаараад шийдвэрээ гаргаад хуучныг дуусгаад тэгээ шин замаа эхлүүлвэл зүгээр л тийм юм гарч ирж байна да таны ерөнхий энерги дээр. За окей. За ингээ ерөнхий уншлага. За энэний дараагийн хэсэгт болохоор яг юу вэ? Хайр сэтгэл хүн хоорондын харьцаа, за төгсгөлд нь одоо мөнгө санхүүгийн харилцаа үзнэ гэсэн үг шүү. За passion card сонгосон хүмүүсийн хайр сэтгэл хүн хоорондын харилцаа. За энэ маань бус группигуд бол одоо юу гэх юм? Хувь тавилан эргэж байгаа эргэлтийг хэлээд байна. Эргэлтийн зэргийг бүрдээ. Шин хайр ирж байгааг, шин хайрын одоо тэр хуучныг орхиод явж байгааг. За тэгэхээр таны хувьд хайр сэтгэлийн харьцаан дээр бүр яг одоо ингэж шийдэх эргэлтийн цэгийг болж байгаа 5 дугаар сар ирлээ гэсэн үг. За, ката омой буюу энэ картаар тийм ээ. Та нэг тоохгүй байгаа юм шиг тэн дээр нэг их цантан мууж байгаа байна уу тийм. Загас магас үгийг л өдөж чадхаад байсан ч тоохгүй маяг ихтэй тий. Тэгэхээр энэ яг нэг талын мэдрэмжийг илэрхийлж байгаа байхгүй юу? Нэг талыг. Өмнө нь болохоор та хин нэг ингээд дотроо бодсон.
нэг илэрхийлж чадаагүй одоо танд ингээд дотроо хэнийг хайрлаад байсан хайр байсан байгаа гэсэн үг. За тайсц тэр хүн болохоор таны хувьд айгүй чухал, маш чухал хүн гэсэн үг. Маш чухал. Тэр хүн чинь таныг тоохгүй байгаа байсан ч гэсэн таны хувьд тэр хүн маш чухал. Айгүй үн цэнтэй хүн санагддаг. Магадгүй их замтай санагддаг. Тэгсэн хэрнээ таны сэтгэлд айгүй ойр их чухал хүн санагддаг гэсэн үг. За гэжэл тэр хүн таныг одоо нэгсэндээ анзаарч тоож эхлэх юм байна л да. Өмнө таныг тоохгүй анзаардаггүй гэсэн хүн байна. За тэгэхээр баяр баясгал ирнэ. Yorokоби буюу баяр баясгал. Та айгүй аз жаргалтай, баяр хөөртэй гоё мэдрэмжүүд ирнэ гэж энэ 5 дугаар сард. Нэгсэн дотор тоохгүй таны өв чухал байсан хүнийхээ чухал одоо тий катаомоо ингээ ганцаараа тэр хүнийг боддсон байх гэдэг ингээд бодоод байжсэн цаг үеуд нэгсэн дотор төгсгөл болоод та энэ хүнтэйгээ тэр хүний өвд ч бас чухал болоод хоёулаа айгуу тэгж нэгсэн аз жаргалтай баяр хөөртэй сайхан байгаад байна гэсэн. За ийм төрлийн энергиудыг энэ 3 карт илэрхийлж байгаа. За fashion энэ тийм ээ. Тэгснээр айгүй хүчтэй таталцал бий болно гинэ. Бүр нөгөө өстө нөгөө бие биенийг мэдэрч ингэснээсээ хойш айгүй хүчтэйгээр биеиндээ татагдана. Хүсэл тэмүүлэл. Маш хүчтэй хүсэл тэмүүлэл. Хэвээ соронц шиг татж байгаа хүсэл тэмүүллүүд 5 дугаар сарын хайр сэтгэлийн харилцаан дээр орж ирж байна. За Wheel of Fortune. Хувь тавилангийн эргэлт. Одоо цаг хугацааны ирсэн байдлыг илэрхийлж байгаа байхгүй. Одоо эргэж эхэллээ шүү. Шийдвэрээ гаргаарай. Шинэ эхлэл ирлээ шүү. Хуучныг нь хаяарай гэдэг байгаа байхгүй. Олон карт ярихаар заримдаа бүр нөгөө Японоор фусакеру на гэж хэлдэг байхгүй юу? Тэнэгтэй даараа гэсэн үг ч юм уу те. Бүр нэг амар нөгөө мажимины ярих гэхээр заримдаа бүр тэгээд нэг юу яагаад тах. Дотроос нөгөө угаасаа дотор талд миний дотор талд нэлийн сахилгагүй юм байдаг байхгүй юу? Юм ядаргаатай юм ядан жоохон хөвгчлөлтэй байгаа ч гээд ингээд дотроос хатгаад авах юм айгуу те нэг. Дандаа айгуу нэг тийм хөө нэг юу гэх юм чухал царайтай ярих юм болоочтой дотор хөвгөлтөөч гэдэг ах юм. Нэтэрчлээ. Тэгэхээр ч одоо намайг тэнэг гэж ойлгож штэ энэ онлайнаар юм тий ганцаараа яриад ганцаараа нэг идэх юм нэгч чаддаг. Тэгээд 50 байж байгаа дуусах чи юу байж гэдэг шиг л. Дотор хүнтэйг нэг яриад. За окей. За тэгэхээр энэ таны энэ харьцаа энэ юм чинь ерөөсөө энийг таныг их цантай тэр тоохгүй байсан хүн чинь угаасаа танд угаасаа энэ учрах ёстой хүн байгаа тасан байгаа байхгүй юу? Тэгтээ анзаарахгүй л байгаа гэсэн. Тэр дээр их цан гаргаж байна. Йоо. За тиймэрхүү шүү заа юм. Яг тэр нэг цаг нь жоохон аливаа юм нэг цаг хугацаатай л да тий. Тэгээ цаг хугацаанд болоогүй байсан учраас тэр тэн дээр тэгэл нойр өглөөл шийгэл их зан гаргал байжсэн гэсэн үг. Тэгээ таны харахаас өөр аргагүй байдалд ирээд тэгээ харахаараа бүр хачи их татагдана. Тий. Тэгээ жинхэнэ таны одоо нөгөө хувь тавиланд учрах хэвээр хүн байсан байна гэдгийг мэдэрнэ л гэсэн үг. За тэгээд энэ нэг тийм дотоод сэтгэлээ үнэн байдлаа илэрхийлэхийг хэлж байгаа. Тэгсэн тэр их цанд ч магадгүй нөгөө би ч гэсэн угаасаа чамд угаасаа татагдчихсэн зүгээр анзаарахгүй тийм байгаа юм шиг дүр эсгэж юм болоод байгаа байхгүй тийм дээр те адилхан байсан байж ээж. За тэгээд сэтгэлийн илэрхийлнэ гинэ тэгээ үннээ хэлнэ гин.
нөгөө бага хавуулж хаях нь байна л да. Их зангийнхаа багийг. За Ace of Wands ерөөсөө энэ relationship-ийн харьцаа холбоог ингээд яг нөгөө бодитоор эхэлж байгаа. Шин шатанд гарнаа л гэсэн үг. Харьцаа холбоо бол шин шатанд гарч байгаа. Хайртай дуртай гэдгийг хоёулаа мэдлээ. Бие биендээ хоёулаа хүчтэй татагдж байгаа юм байна. Хоёулаа хамтдаа аз жаргалтай байдсан байна гэдэг энтрийг одоо хүлээн зөвшөөрөөд хоёулаа урагшлаад айгүй сэтгэл ханамжтай байгаа байдлыг илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ нэг тийм хууч энэ нэг юуг нас салж энэ хуучныг өнгөрснийг үлдээж орхиж байгаа гэж байгаа. Энэ их зам энэ янзаарахгүй байгаа байдлаас салаад бодит байдалтайгаа нүүр тулнаа. Одоо яг цаг нь ирсэн учраас үйл хөдлөл авч эхэлж юм нэг ил тодорхой болж эхэлж байна. За таны хайр сэтгэлийн харьцаан дээр их том эргэлтийн цаг бас байна тий. Маш гоё цаг үе ирэх юм байна. 5 дугаар сард хайр нь батлагдаад хоёулаа хайртайгаа мэдрээд за тэгээд гоё аз жаргалтай цаг мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэх юм гоё цаг үеуд ирж байгаа юм байна шүү. Таны 5 дугаар сарын хайр сэтгэлийн харьцаа. За дараагийн хэсгээс болохоор мөнгө санхүүгийн харилцаа үзнэ. За тэгээд өнөөдрийн уншлага ерөнхийдөө энэ удаагийн уншлага дуусч байна да. За сонссонд баярлалаа. Уншлага сонссонд. За ажил төрөл мөнгө санхүүгийн хувьд за 5 дугаар сар ямар байх нэ гэд. За таны энээр айгүй том өөрчлөлт одоо тийм хуучин ирсэн зам гэх юм уу мөнгө санхүүгийн хувьд за энэ дээр тэр бол одоо дуусч байгааг илэрхийлж байна. Бүр ингээд харьцаа нуруу унж байгааг мөнгө санхүүгийн талын магадгүй та ажилласаа гарч байгааг ажиллаа сольж байгааг хуучин ажилласаа одоо магадгүй зарим нь бүр халагдчих болно шүү дээ. Тэгээд салж чадахгүй шийдвэр гаргаж чадахгүй байгаад байсан ажил. За яах вэ одоо ингэчээр тэгчих болоо тэгчээр ингэчих болоо гэдэг нэг шийдвэрээ гаргаж чадахгүй байгаад байсан бол за та тэрнээсээ бол 5 дугаар сард болж байна. Дуусч байна. Уягдаад байсан юмнасаа салж байна гэсэн үг. Тэрэн дээр та шийдвэрээ гаргаж байгаа байхгүй юу? Шийдвэрээ гаргаж чадахгүй ингээл уягдаад магадгүй хэдэн сар хэдэн жил хэдэн ямар цаг хугацаа өнгөрөөсөн ч гэж болно тийм хүмүүс. Гэтэл энэ дээр бол одоо шийдвэрээ гаргаж байна. Юу хийхээр дуртай юм хийхээр үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм хийхээр шийдвэрээ гаргаж байгаа ажил төрөл дээр. За дээдлийн энэ нэр юу гэж юм? Deepening гэдэг тийм. Тэгэхээр гадна талдаач дотор талдаач танд өөрт чинь айгүй том өөрчлөлт орж ирж байгаа гэлж байгаа байхгүй. Хуучин байсан бүхнийг нурж унтлан өөрчлөгдөж байгаа гэлж байгаа байхгүй. Дотооддоо ч бас давхар тийм. За ажил гэж одоо ингээл би нэг л ажлыг суурин тогтвортой хийгээд жишээ заяа. За тэгжээж л энэ ажлаас л би амжилтанд хүрнэ. Би энээс өөрөөр одоо мөнгө төгрөг санхүү олж орлого олж чадахгүй энэ төр гэж боддог байсан бол одоо бол жишээ нь үгүй би өөр дуртай юм хийгээд мөнгө олж болох юм байна гэдэг нэг юм мэдэрнэ гэсэн үг дотоодоосоо. За тэрийг мэдсэн зарим нь болохоор яаж юм хэр за тэгвэл энэ уягдаад байсан ажлыг одоо болъё гэж шийдээд ингээд маш том өөрчлөлт орж ирж байгаа шүү тийм. Ажил гэдэг юмны утгыг ойлгодог одоо нөгөө юу гэх. Хүн дуртай юм хийх ёстой юу? Эсвэл тогтмол хэцүү хүнд өөрийн чинь дургу байсан ч хамаагүй тэрийг л хийж мөнгө олох ёстой юу гэдэг. За энэ нэг өөрийн чинь тогтсон байсан хуучин үзэл бодол нуран унаад та хүн дуртай юм хийсэн ч гэсэн орлого олж болдог байсан байна. Харин ч бүр илүү аз жаргалтайгаар орлого олж болдог байсан байна энэ гэсэн одоо бүр. За ийм өөрчлөлтүүдийг илэрхийлж байна. 5 дугаар сард танд мөнгө санхүүгийн тал дээр дотоодын бодол мэдрэмж 1-р, 2-р бүр бодит байдал дээр дургу хийжсэн ажилласаа гарах марах солих. За ийм ирж их том өөрчлөлтүүд орж иж гэнэ гэсэн үг шүү. Та тэгэхээр хуучин бол хардаг өнцөг
Юмыг нэг ингэж ойлгодог нэг ойлгоц өнцөг жоохон жижигхэн байсан бол ингээ харах хүрээ чинь томорж ийн бүр ингээд тий энэ яана бүр илүү томроод байгаа. Одоогийнхоосоо томоор хардаг болж байна. Одоогийнхоосоо илүү сэтгэдэг болж байна. Илүү их орлогыг одоо мөрөөддөг болж байна. Илүү их эрх чөлөөг мөрөөддөг болж байна. Нэг баригдсан ажил чинь тогтсон ажил цаг ийм илүү юм бодож сэтгэх цаг завч байхгүй тий. А гэтэл та энэ бодол санаа өөрчлөлтөд орж ирснээрээ та яаж юм гэхээр танд нэг төр цаг гарч ирж байна. Та илүү юмыг томоор харах гэж бүр ингээд боломжтой болоод байна л гэсэн үг. За 5 дугаар сард танд асар чухал өөрчлөлт мөнгө санхүүгийн тал дээр, ажил төрлийн тал дээр орж ирж байна. Тэгэхдээ та хуучнаасаа угаасаа салах шийдвэр гаргах юм байна. За хэрв тэг шийдэж чадахгүй яг энэ нэг чөтгөрийн тойрогт орцсон юм шиг ингээд зууралдаад байдаг хүмүүс нь бол ядаж бодол сэтгэл санаагаараа нэг юм ингээд байгаад ахын зүв гэж бодхоос ихсүүлэл энэ чи хүний дотоодын бодлыг өөрчилж эхэлж байгаа байхгүй юу? За тэгэхээр хэрвээ та зарим улсууд нь 5 дугаар сар шийдвэрээ гаргацсан, аль хэзээний шийдвэрээ гаргацсан бол шинэ ажлын бүр өөрөө чинь дуртай ажлын санал орж ирнэ. За энэ ажлыг ивэл харин надад харин нэг юм боломж байна гэсэн таны нэг дотоодын мэдрэмжээс чинь хатгаад дуртайгаар хийж болох ажлыг чинь санал шинээр орж ирнэ гэсэн үг. Таны сэтгэлийг үнэхээр тийм хөдөлгөхөөр гэсэн үг шүү. Та дурлан хийх ажил гэсэн үг энэ бүр cup night гэдэг үзэр болохоор. За тэгэхээр энэ гинтийн өөрчлөлтүүд танд 5 дугаар сард орж ирэх нэ. Ажлын орчлон солигдно, төлөвлөгөө өмнө хуучин байжсэн бодол мэдрэмж бүх юм норж өгнө гэх жишээгээр бүр айгүй том гэсэн үг. Энэ бол бас их чухал штэ тий. Нөөдрийг хүртэл зүтгээд ажиллаад явж исэн юмнаас бүгд норж өгнө гэхээр бас юмыг харах өнцөг өөрчлөгдөн энэ төр гэхээр бүр өстэй их том өөрчлөлт орж иж байгаа 5 дугаар сар хэлж байгаа. Чамаг нэгсэндээ зөв зам руу чинь жинхэнэ хийх ёстой юм руу чинь түлхээд байна гэсэн үг. Шахаж гаргаж ийн гэсэн үг. Магадгүй та халагдсанараа нэг ажилтайгаа зууралдаад өөрөө шийдвэр гаргаж чадахгүйсэн чинь таныг магадгүй цаанаас чинь халаад өгчөж. Тэгснээрээ та өөрийгөө цагтаа завтаа арай өөр юм бодож сэтгэх боломжийг олгож таныг шахаж гаргаж ийн гэсэн үг шүү ерөөсөө. Тийм. Та муудаа азгуудаа хаягдаад голөгдоод эсвэл нөгөө халагдаад байгаа юм биш. Тэгс хорвоо өрнөс таныг түлхэж чинь гэсэн үг. За тэгэхээр тийм нөхцөлд орсон уу яах вэ? Яг бодит байдлаар нь жинкнээс нь яг өөрийгөө ойлгоно. Яг юу хийхийг хүсэж байгаа вэ? Яг энэ ажил надад би яг юмд нь уягдчихсан бэлээ гэх жишээгээр яг л нэг үнэн бодит байдлыг нь ойлгоно л гэсэн үг. Энэ devil гэдэг үзэрч яг юу хэлээд ахад энийгээ болчхоор мөнгөгүй болчвол яана эсвэл ахаад өөр ажил олдохгүй байвал яана гэсэн ерөөсөө тийм айдас байхгүй юу? Зууралдчихсан, баригдчихсан айдас. Хитрхи тогтвортой байдалтай удаан дассан энерги. Энэ байхгүй бол өөрөөр амьдрч чадахгүй юм шиг бодсон тийм хуурамч итгэл үнэмшлийг хэлж байгаа. Харин ч эсрэгээрээ таныг дурлаад дуртай юмаа хийхин төлөө шахаж гаргаж ийна гэсэн үг шүү таныг тий. За 5 дугаар сар тэгэхээр нэгээр иймэрхүү өөрчлөлтүүд орж ирэх сар байна. Мөнгө санхүүгийн процесс дээр тий дотоод өөрчлөлт орж ирснээр боломж гарч ирээд. Хуучин бодож исэн, санаж исэн, хийж исэн юм чинь нурж унаад. Тэгээд шийдвэр гаргаад. Тэгээд айдсаасаа салах цаг. Тэгснээрээ илүү том боломж, илүү жинхэнэ өөрийгөө олсон боломж. Энэ өөрчлөлт эрт өрөөгөө хизээ нэгэн цаг заавал ирэх ёстой байсан гинэ. Ерөнхийдөө нийт уншлагаас. Одоо харин цаг нь ирж байгаа гэж. Тэгэхээр энэ өөрчлөлтөөс таныг айх хэрэггүй гэж шүү. Юус айх хэрэггүй. Харин ч гинтийн өөрчлөлтөнд бэлэн байгаад хэрв нэрээ миний одоо хүртэл хэрв таны ажил амьдрал одоо жоохон суурин хэрв байгаа бол 5 дугаар сард иймэрхүү юм орж ирэхэд нэгсэн сэтгэл зүггүй бэлдээ нэрээ би энэ ажлаа ингээд нэг өдөр байхгүй боллоо гэхэд дараа нь би яг юу хийж ажиллаж амьдрах ёстой юм болоо
Миний яг дуртай юм юу юм болоо? Би юу хийж чадах хүн юм болоо? Гих жишээгээр одоо боломж болгож хар гинэ энэ 5 дугаар сарыг. Чамайг илүү том зам руу, илүү зөв зам руу чинь түлхэж байгаа сарыг. Энийг бол нэгсэндөө риск буюу алдаа гэх юм уу одоо гэж үзэхээсээ илүү боломж болгож харах учир жанцантай 5 дугаар сараа гэж хэлээд дээ шүү. За ингээд энэ группийг сонгож сонссон тийм танд таарсан таалагдсан байх болтугай. За тэгээд амжилт хүсье. За ер нь хувийн уншлагууд бол байнга хийгдсээр байгаа тий. За нэг мэдээллийн чанартай энийг хэлчихье тий. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. За манай 3 дугаар группийг сонгосон хүмүүсээс нэг хүлцэл өчөх хэрэгтэй болжээ. За бичлэгийг апплод хийхийн өмнө шалгаж суутал та нарынхаа сонгосон энэ картыг тийм ээ. Карта сольж тавиагүй байна. Мартчих нэг олон картын дотроо. Өөр сонголтын картыг тавьж агаад уншлагаа хийчихье гэсэн үг. За энэ картыг ингэж солих ёстой байсан шүү. Тэгэхээр та хэдийн бичлэг дээр яг яаж явна вэ гэхээр энийгээрээ явцсан байна шүү. Нэгдүгээр групп дээр одоо нэг сонгогдсон картыг тэр чигээрээ солилгүй явчихжээ. Ингэ солих ёстой байсан шүү. За та хэд тэгэж бодоод за тэр энэ картанд нь ач холбогдлыг нөхөхгүйгээр long time гэсэн энэ уншлага нь зөв шүү. За өөр групп мөр бандуурсан юм бол байхгүй дотор бичлэг. Ер нь карта сольж тавихтаа мартсан байна гэсэн санааг. За ингээд алдаа гаргажээ. За тэгээд өршөөгөөрөө уужилт хүсье. За anticipation гэсэн энэ картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За 2 дугаар сонголтынхны маань одоо 5 дугаар сарын ерөнхий энержи ямар байх нь вэ гэдээ үзье. Ерөнхий энерги тий. За шин зам, зүүн совин, тий. Ялалт. Ерөнхий энерги дээр нэг иймэрхүү тий. За энэ сар бол таны амьдралын чинь чиглэл, зам өөрчлөлт орж ирж байгаа сар байна гэж хэлэх гээд байна. Тий. Дэлгэцээж хойжулсан уу? Одоохон шалгаадах. Яг л. Окей. За sorry. Мартаал яг эхэлж байна тий. За кодо сүрүү токидес гэж байгаа юм тий. Үйл хөдлөл авах үе гэж. Одоо хөдлөх цагаа гэж хэлэх гэж байгаа шүү энэ картаар тий. Таныг ингэнэ анатава субэте о мая модде ширүү хичэё аримасан гэж байгаа байхгүй. За энэ юу гэхээр та юм болгоныг урдчлаад мэдэх шаардлагагүй гэсэн бүр. Хэрэгцээ байхгүй гэж бүр. Таныг анхны алхмаа хийх хэрэгтэй. Тэгээд юм яаж явахыг шууд одоо ингээд өөрөө туршаад хараад явгад. Нэгсэндээ одоогийн чинь байгаа байдал анхны алхмыг хийхэд хангалттай хүрэлцээтэй гэсэн утгатай үг байгаа хгүй энэ мессеж карт. За тийм болохоор таныг бүхнийг мэдэхгүй байгаа ч гэсэн алхам хийхэд бол та хангалттай туршлагатай мэдлэгтэй хүн гэж хэлээд байна. Тийм болохоор таныг шууд одоо эхэл гэж хэлж байна бүр. Одоо эхэл. Одоо хөдөл. Бус газар нь ингээд харанхуу одоо цаашдаа яах зам нь тодорхой биш байгаа ч гэсэн та яг гэрэлд байгаа. Та яг одоо ингээд гэрлийг дагаад явчих боломжтой гэсэн. Хөзрөн нэг тийм хөзрөөс мэдрэгдэж байгаа юм тэр байхгүй. Тэр мессеж бас тийм л. За. Бэлэн байгаа ярина эргэлзээд байгааг хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ сар бол 5 дугаар сар бол танд энийг эхлэх ёстой шүү гэж бүр.
та одоо эхлэх ёстой шүү. Энэ 5 дугаар сарын боломжийг тий цаашдаа тэгин ингэн гэд ирээдүйн харагдахгүй байгаа ч гэсэн эхлээрээ гэж хэлээд дээ шүү. Ер нь бол окей. За intuition гэдэг энэ танд зүүн совингороо таныг зүүн совиндоо итгээд эхэлгээд тай чин бүр энэ антин шиг арзаасан тийм ийм олон эхлэх зам тодорхойгүй юм байсан ч гэсэн таны зүүн совинд асар их одоо нэг юу ярьж байна гэж мэдрэмжээр чин зүүн совингор чин нэг л болно гэдгийг мэдрээд байгаа гэсэн үг аа. Хаашаа явж юу хийх ёстой тий энэ таны зүүн совин дотоодын дуу хоолой бүх юм таныг чиглүүлээд хөтлөөд аваад явчихнаа гэдэг байгаа байхгүй юу? Таны дотоод мэдрэмж ингэж listen to your intuition гэдэг it never lies гэсэн тийм энэ болохоор та дотоодын мэдрэмж танд хизээч худлаа ярьдаггүй гэж хэлээд байгаа. Зүүн совин мэдрэмж чинь танд тийм дотоодоос чинь хэлж байгаа үг хизээч таныг хуурахгүй гэсэн санаа шүү гэ. За тэгэхээр та мэдрэмжээ дагаад алхам хийхэд бол өдрөөсө буруудахгүй сар шүү гэж л танд хэлээд байна. Танд одоо амьдралыг чинь тэг өөрчлөх. Sorry. For a new part гэдэг тий шин зам. Хуучин замаа орхиод одоо нэг салаа замын явдвар гэдэг шиг шин зам руу гарах шин чиглэл гаргаад ирсэн байгаа. Энэ зам нэг өсөндөө эргэлтийн цэг шүү гэж бараг 5 дугаар сарыг хэлэх гээд байна. Таныг одоо үйл хөдлөл авах эргэлтийн чин цэг шүү гэж. Энэ нь тэ ажлын тал дээр бүр амьдралынхаа хэв маяг тал дээр бүр орчныг өөрчлөх тал дээр бүр аль нь ч байж болно хүмүүст. Хэрвээ хизээ та шин замыг сонгоно те тэр нь танд шин бүхнийг авчирнаа л гэж хэлээд. Таныг яагаад гэвэл you are fully supported гэдэг байгаа байхгүй юу? Танд ерөөсөө мэдрэмжээр чинь бүтэн одоо юу ирээд байгаа гэж юу гэх юм. Тусламж харж даадаг тэнгэрс юмнууд ч одоо танд чигийг нөгөөд байгаа гэдэг. Та энэ зүүн совиндал итгэхэд явчих юм бол бусдыг нь тэд туслаад байна гэсэн санаа шүү. Окей. Тэгэхээр хуучин замаараа явахгүй шин замаараа энэндээ итгэхэд явчаарай л гэж хэлээд байна гэсэн үг шүү. Full supported гэдэг шүү дээ бүр. Таныг бүрэн дэмжсэн, бүрэн тусалсан, бүрэн одоо чиглүүлсэн юм байна гэж хэлээд байгаа. Тэгээд тэр нь бас нэлийн хүчтэй гэж байгаа шүү. Тэгэхээр ийм хүчтэй тэгээд таны энэ одоо энэ мэдрэмжүүд ихтэй бүр энэ олон бүр ийм амар олон антинаар хүлээж авч байгаа юм чинь алдаа гарна гэж байх уу гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Өстө нэг хамаг шар усаа өрөөлөж байгаа гэдэг шиг хамаг антинаар босгож байгаад та нэгсэн дам мэдрэмжинд чинь орж ирээд байгаа юм байна л. За 5 дугаар сарыг ерөнхийдөө нэг тийм айгуу тийм чухал эргэлтийн цаг мөчийг илэрхийлсэн ерөнхий энержи орж ирж байна гэж хэлмээр байна. За 5 дугаар сард та өмнө хүнд анзаарагддаггүй байсан бол одоо бол хүмүүст анзаарагдах цаг үе. Хүмүүс таныг дэмжих цаг үе. Хүмүүс таныг сонгох цаг үе орж ирэх. Таны чимээгүй хөдөлмөрлөөд хийжсэн ажил чинь одоо жишээ нь ил гарч ирнэ. Таны талаарх үнэлэмж хамаагүй нэмэгдэнэ гэж байгаа байхгүй бүр ингээд. Тэгэхээр нэг юуны голд орж ирнэ л гэсэн үг те. Анхаарлын төвд орж ирнэ л 5 дугаар сард. За өмнө нь болохоор энэ Hanged Man гэдэг хөзөр гатсан байсан байгаа байхгүй юу? Энэ хөзөр хэрвээ ингээд байсан бол таны
та одоо хөдөлгөөд ч боломжгүй шийдэл байхгүй, яагаа шийдэж чадахгүй хүмүүс анзаарахгүй нэг юм байгаад байсан гэдэг. 5 дугаар сартын чинь нэгсэндөө хөдөлгөөн орноо. Гацсан байсан хүлээснээсээ та тайлагднаа. Танд яагаад гэвэл энэ пулээ саппортод буюу таныг ингээ бүрэн тусламж ирээд энэ хэрэг буюу нь харж дааж байгаа таны одоо хүмүүс таныг энэ олсыг нь таслаад таныг чөлөөлөд өгнө гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас энд бүрэн тусламж ирж байгаа шүү гэж хэлээд байгаа. Эргэлзээнээс чинь тайлаад таслаад өгнө. Эргэлдсэн бол гацсан ямар нэгэн байр суурь байсан бол тэрийг чинь таслаад тайлаад өгнө. Хүлээгээд хөдөлж чадахгүй байсан бол бас тэрийг чинь таслаад тайлаад өгөх учраас та энд сонгогдоод өөр болно гэж хэлээд байгаа. За temperance. Энд дээр бас нэг чухал нэг анхааруулгын юм болгож байна. Хит их догдолж, хит их хурдалж яарч хэрэггүй шүү гэж хэлэх гээд байна. Хамгийн чухал нь дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг шиг тайван бай. Хичнээн урагшлаад ингэжсэн ч гэсэн яарал одоо л гэд ингээд нэгсэндээ чичрээд ээж болохгүй гэнэ л дээ. Та тайван байснараа ерөнхий байр суурь таныг бүрэн дэмжин, ерөнхий одоо нэг тайван амгалан байснараа таныг илүү хүмүүс ойлгож, илүү таныг дэмжиж, илүү таныг одоо юу яана гэдэг юм л та одоо өөрийгөө илэрхийлэх гэж одоо ингэж нэг хэсэнд айхтар нэг чичрээд ээж хэрэггүй л гэсэн санаал яваад байна л та. Яг л чичрэн л гэдэг үстэй тий нэг юм хитрхи ингээ улаарад байхыг яг тэгвэл танд ингээд цаанаасаа мэдрэмжээс чинь цаанаас чи харж дааж байгаа одоо ертөнцөөс өстэй хорвоо ертөнцөөс таныг дэмжиж байгаа учраас чичирсэн чичрээгүй болно л гэж хэлэх гээд байна л да ерөнхийдөө. За тэгэхээр энэ 5 дугаар сарын ерөнхий нэрэг танд одоогоос өөрчлөлт хийх чухал сар ирэх нэ. Энэ болохоор зөв цаг нь, зөв үе нь та айх хэрэггүй. Өмнө нь хэрэг сонгогдоогүй унжээсэн хүмүүс таныг ойлгохгүйсэн бол энэ сар бол өөр сар ирнэ шүү гэж. За тэгээ таныг зүүн совинд ойдаг, жижигч байсан алхам хий. Хуучин замаасаа гар. Өөрийгөө ил болгоо гэдэг. Өөрийгөө ил болгоо. Тэгээ балансаа барь. За ийм сар ирж байгаа юм байна шүү гэж. Ерөнхий энерги. За ингээд ерөнхий энергийн дараа үргэлжлүүлэн хайр сэтгэл хүн хоорондын харилцаа. За тэгээ мөнгө санхүүгийн уншлага хийнэ. За тэр хэсгийг хүлээж аваарай. За хайр сэтгэл хүн хоорондын харьцааны уншлага. Эхний группийн энэ картыг сонгосон хүмүүсийн хайр сэтгэл хүн хоорондын харилцаа. За ер нь юу давмгайлан энэ сард хайр сэтгэл хүн хоорондын харьцаан дээр яах вэ гэхээр тийм ээ. За энэ өөр итгэл гэсэн карт байхгүй юу? За итгэл карт юу гэх гэж байна? Таныг нэг жоохон хайр сэтгэлдээ 5 дугаар сард нэг юу гэх юм? Итгэх чадвартай хүн гэнэ. Энд канашими гэдээ бас байгаа даа. Цнагари гэдэг ингээ холбоо. Итгэл одоо канашими гэдэг нь болохоор нэг гонигтай байдал тийм. Тэгээд цнагари гэхээр холбогдох гэсэн. Үндсэн ийм 3 oracle message картын энержи байна. Гоник гэсэн тийм канашими гэхээр. За. Тэр таныг уг нь итгэх чадвартай хайр дээр тийм. Баг зэрэг эмзэг болчихсон байгааг илэрхийлээд байгаа. Хайр сэтгэлдээ итгэжсэн. Тэгтээ нэг тийм магадгүй тийм 4 дугаар сард өмнө саруудад яг юу тохиолдсог гэж мэдэхгүй. Тэгтээ нэг гониглуулах ямар нэг юм болчиход байгаа юм шиг байна да тийм. Яг л 4 дугаар сарын энержигийн үлдэгдэл яваад байна гэсэн үг байхгүй юу? 3 4 одоо магадгүй өмнөх таны л одоо хайр сэтгэл хүн хоорондын харьцаан дээрх энергийн үлдэгдэл чинь энэ канашими гэдэг үзрээр илэрхийлээд байдаг. За тэгэхээр нэлээд
5 дугаар сард жоохон эмзэг байгаа байдлыг, хайр сэтгэл хүн хоорондын харьцан дээр нэг итгэлгүй байгаа байдлыг хэлэх гээд байна гол мессеж. Өмнө нь одоо таныг гомдоосон ч юм уу, шархлуулсан ч юм уу нэг жоохон тэр байдал чинь л одоо болтол нэгсэнтэй эдгэрээгүй учраас итгэл дутаа одоо нэг итгэлгүй болоод байна л гэсэн үг тийм. Идэгцэн мартцсан гэж бодож исэн эсвэл тийм шарах чинь жаахан сэдрэгч гэх юм уу нэг бүрэн эдгэрээгүй байсан юм байна гэдгийг мэдрэгч гэх юм уу. За тийм тэгээд байна. За энэ нь болохоор яг яаж юм гэхээр таны шинэ холбоонд нөлөөлж байна. Хуучин энержи тавьж явуулахгүй ч юм уу эд бүрэн эдгэрж ангаагдаг байгаа учраас 5 дугаар сард орж ирэх гэж байгаа шинэ харилцаа холбоог чинь нэгсэнтэй хаалт үүсгээд байна гэж хэлэх гээд байгаа. Тэгээ танд шинээр хэн нэгэн таны ганцаараа байсан цаг хугацаа дуусгах гээд одоо шинээр хэн нэгэнтэй холбогдох гээд байгаа шиг байна. Шинэ хүн орж ирэх гээд шинэ цнагари буюу шинэ бүр нэг тийм өөрчлөлт орж ирэх гээд байгаа сараа гэж. Энэ хүнтэй холбогдсноор яах вэ гэхээр таны одоо энэ хуучин шарах сорив нэг мартахгүй итгэхгүй мартаагүй идэгсэн гэж бодож исэн чи эдгэрээгүй тэгээд итгэж чадхаа одоо өөр хин нэгэнд итгэж чадхаа байжсан байгаадаа харьцаа чинь энэ цаад болоод байна гэсэн шүү дээ. Хэрвээ та энэ хүнд итгээд хүлээгээд авах юм бол таныг эдгэж ангааж итгэлийг ч нь олж тантай холбогдох төрлийн хүн орж ирнэ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд нэг үгийг ойлгуулж хэлэх гээд өөрөө бас ичнүүнж олон давтаад ярьчих шиг боллоо сая тий. Магадгүй энэ холбогдох гэж байгаа орж ирж байгаа хүн чинь жинхэнэ таны soulmate буюу хувь тавилангийн хүн чинь орж ирэх магадлалтай. Зарим хүмүүс холбогдчихсон тэгсэн хэрнээ уулзсан учирчсан тэгсэн хэрнээ итгэхгүй байгаа учраас энэ харьцаанд нэг тийм одоо урагшлуулахгүй жоохон өөрөө хаалт үсгээд байгаад байгаа төрлийн. За холбогдоогүй хин нэгэн байхгүй гэж байгаа хүнд бол тань дуудахгүй ингээд одоо юу гэх юм хувь тавилангаараа холбогдох ёстой. Та хоёрыг нэгэсэндээ харсан даасан тэнгэр дээр одоо цаанаас нь учруулж өгөх ийм хүн орж ирэхэд бэлэн болсон байгаад байгааг илэрхийлж байна гэж хэлэх гээд байна. За энэ харьцаа яг те яаж өрнөх вэ? Magician энэ. Өөрөө бол энэ харилцааг өөрийн мэдлгүй ингээд өөрлөгөө татж байгаа. Таны санаанд орж ирээд байгаа тэр нэгэн хүн зүгээр ч орж ирээгүй энэ учрах ёстой учраас л таны санаанд ингээд болмоор ч юм шиг ингээд санаанд ч орж ирээд байгаа гэсэн үг. Тэгэхээр та нэг юм хуучин юмтайгаа харьцуулаад бас нэг жоохон бас л хохироод үлдэх юм уу, бас л гомдох юм уу, бас л одоо намайг өөх гэд ингээд нэг итгэж өгөхгүй л нэг иймэрхүү төрлийн хэрвээ танд санаанд ч орж байгаа хэн нэгэн байгаа бол тэр чинь хэрэг биш байхгүй байгаа бол удахгүй орж ирэх хүн чинь л гэсэн үг шүү. Тэгээ тэр хүн чинь танд иймэрхүү төрлийн эргэлзээ төрүүлээд тийм байгаад байхаар байна гэж нэгсэндээ таныг бас жижигхэн сориод байна л гэсэн үг. За чарот үзрээр яг юу хийх вэ? Хөдөлгөөн орж ирж байгаа гэж байгаа. Тэгтээ маш хурдтай энергийн хөдөлгөөн орж ирж байгаа. Тэгээ хоёр морь хөлөлдсөн давхиж яваа тэр энэ дээр давхиж яваа тань руу ирж яваа энерги байхгүй юу? Ганц морь орж иж хоёр морьор хурдан давхиж ийн гэсэн үг. За тэгээ холбоо дахин шинээр танд шинэ эхлэл, шинэ холбоо харьцаа үүсэж орж ирэх гээд байна гэсэн. За тэгээд та эргэлзэж эцэст нь ингээд 5 дугаар сард энэ хүнтэйгээ харилцаа холбоо тогтоож харьцаан дээр балансыг барина гэж байгаа байхгүй тэнцвэрийн карт Пентаклсын 2 гэдэг картаар тий. Цоосны 2 картаар. Хэрв танд энэ хүн бас жоохон зайны харьцаа байх магадлалтай тий. Зайны харьцаа хэрв байх юм бол одоо холын зай ойртож ирэх хамтдаа байх ойрхон байх боломж олдох ч гэх юм уу тий. Энэ дэрэстэй тэр холоос өөр газар харьцаа холбоо үүсгээд байж исэн хүн хэрэг байгаа бол тэр хүн
тантай уулзахаар ирэх ч байдаг юм уу. За нэг иймэрхүү байдлаар 5 дугаар сард танд шинэ харьцаа холбоо, за тэрнтэйгээ итгэж ядаж байжгаад, за тэгээд тэрнтэйгээ итгээд харьцаа холбоо үүсгээд харьцаан дээрээ баланс тэнцвэрээ олоод явна гэж хэлэх гээд байгаа. Тийм. За тэгэхээр танд 5 дугаар сард хүн хоорондын харьцаа бусад энергиээс илүү хайр сэтгэлийн харьцаа давмгайлан орж ирэх сар болох нэ. За сан буюу нар гэдэг карт маш аз жаргалтай. Ил тод байгааг нар бүхнийг гэрэлтүүлээд нар бүхнийг халуун дулаан элчтэй байлгадаг гэдэгтэй адилхан одоо таны нөгөө нэг эргэлзээ энд нэг эргэлзээ тэнгэлзээд шүү дээ. Ер нь болохгүй болгоныг нь бодоод ингээ эргэлзээд исэн. Тэр бүх эргэлзээ чинь найрлаад айгу та маш их харьцаандаа ихтэй болж аз жаргалтай болно гинэ. Маш юм баяр хөөртэй аз жаргалтай. Нөгөө нэг жоохон өөрийгөө нуугаал намайг ахаад гондоохоо өвдөхгүй гэж айжсэн айцаасаа салаад энэ хүнтэйгээ харилцаа нь илүү гоё тийм одоо шатанд гарч байгааг илэрхийлж байна л. За таны анхны сонголтын карт alone time гэсэн тийм. Тэглээгээ та нөгөө угаасаа харьцаандаа яарахгүй гинэ тийм. Хичнээн ингээд харьцаа ийм сайхан боллоо ч гэсэн хурдхан шиг одоо ингээд нэг дор орчиж гэдэг юм уу. Одоо итгэл үнэмшлиг минь олсон юм чи одоо би чамд итгэж ингээд ер нь бол нэг харьцаан дээр яарах хэрэггүй гэдгийг энэ хөзрөөр таны сонголтын хөзрөөр сануулж байгаа шүү. Ганцаараа байж хэн нэгэн орж ирлээ. Тэрэнд яарах хэрэггүй. Ганцаараа байж одоо ганцаараа төр байх. Ягаад гэвэл энэ дотоодын эдгэрэл дангаалтыг бүрэн дүүрэн дууссаны дараагийн алхам орж ирэх юмыг та сонгосон байгаа байхгүй юу? Тэгжээж та бүр дүүрэн итгэлтэй ямар ч нөгөө нэг сөрөг бодлого өмнөх гомдол ганцаардал одоо гоник бүхнийг нэгсэндээ цэг тавиад дуустал нь ганцаараа бай гэж. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр яг ийм төрлийн энержи дуусаагүй байхад хин нэгэнтэй холбогдоод дотносоод ингээ явахаар нөгөө хардалт сэрдэлт нөгөө одоо итгэлгүй байдал энтер чи дотроос ч байнга таныг зовоогоод сайхан энэ хүн биш өөр хүний нэгэсэндээ гомдсон гомдол энержигээ шинээр орж ирж байгаа таны энэ хондрол хувь тавилан заяанд холбогдох ёстой хүн дээр та чирж ирж гээд байгаа байхгүй энгийнээр ярих юм бол. Тэгэхээр таныг нэг хэсэгтээ ганцаараа байж өөрийнхөө дотоодыг цэвэрлж зүрх сэтгэлээ эдгэж ангааж одоо байх тийм ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй шүү гэж энэ карт танд урдчлан зөвлөж ин таны анхны сонголтын карт чинь. За тэгэхээр 5 дугаар сар бас их сайхан сар болох юм байна тий. Таныг эдгэж ангааж өгөх хүнтэй та анхны харьцаа холбоогоо үүсгээд итгэж болох уугүй юу гэдгээ дээрээ итгэж болохгүй юм байна гэд ингээд за ерөнхийдөө нэг ийм нэг урсгал орж ирж байгаа сарыг хэлгэж байна. Яг та энийг та энэ хүний харьцааг өөрөө татаад байна гэсэн шүү дээ. Өөрөө мэдлгүй таны энержи татж байгаа. Тийм болохоор та одоо хит яараад байвал харьцаан дээр буруу хүнийг бас татах магадлалтай шүү. Яарахгүй байвал танд зөв хүн нь орж ирнэ гэж хэлэх гээд байгаа юм байна. За ингээд хайр дурлал хүн хоорондын харьцааны уншлага ингээд өндөрлж байна. За ажил мөнгө санхүүгийн уншлага хийе. За товчхондоо. За таныг сэтгэлээ цэвэрлээ. Зөв алхам хий. За тэгвэл мөнгө орж ирнэ гэж хэлэх гээд байна. Товчхон үг хэлэх хэрэгтэй. За одоо тэгээд нэгээр нь яриад та тий. Шууд ингээл хэлчих болохгүй тий. Тэгэхээр liberation гэдэг энэ карта тайлбарлая. Таны мөнгөний урсгалыг одоо хааж байгаа юм байна гин. За тэр нь болохоор таны болохгүй байх гэсэн айдас. Чадахгүй байх гэсэн өөртөө итгэлгүй байгаа байдлыг хэлээд байна. Өөрийгөө багаар үнэлээд байна гинэ. Та үнэлж байгаагаасаа илүү чадaltaй, мэдлэгтэй, боломжтой хүн.
Магадгүй өмнө нь нэг жоохон оролдож үзээд нөгөө бүтлгүүтдсэн. Тэгээ тэрнээсээ нэг өөрийгөө голцсон байх магадлал бас байна гэж хэлэх гээд шүү. Тэгээ одоо таны хааж байгаа юм гэхээр liberation гэхээр таныг өөрийгөө чөлөөлгöd байгаа байхгүй юу? Нийс гээд алдлаа ч юм уу өөртөө итгэлгүй боллоо гэх тэрийг ингээ хаагаа зогсоочч болохгүй. Тэр чин таны туршлага байсан гэдэг шүү дээ. Айхтар амжилттай болсон чинь бүгдээр л хэд дахин алдаад хэд дахин яагаад эцэст нь амжилтанд хүрсэн улсууд байгаа. Тэр нь надагтаа алдаа биш дандаа туршлага хуримтлагдуулаад цаашаа яваад исэн улсууд байхгүй. Тэгэхээр айгаад өөрийгөө барьчаад одоо болохгүй таныг нэг жоохон тэгэж одоо хорж байгаад байгаа юм байна. Таны нэгсэнтэй мөнгөний чинь орж ирэх урсгалыг хааж байгаа юм чинь таны одоо тэр сайн хэлсэн өөрийгөө багаар өмлөд байгаа асуудал чинь байгаад байна гэж хэлэх гээд. За 5 дугаар сард тэгээ дахиад үзээд алтгал юм байна л да тийм. Тэгээ юм нөгөө нэг альва нэг юм чинь болоогүй байх үедээ гэж нэг юм байгаа шүү дээ. Цаг нь ирчихээр болох ёстой юм болдог цагтаа ирэхээр одоо зөв болно гэсэн үг тийм. Right action, зөв action аавна гэдэг шүү дээ. Тэгэхээр хитрхи яг нэг их бодоод яг зөв цагаа хүлээгээд бас ингэж эргэлзээд байгаа байх ч бас боломжтой юм байна. Тэгэхээр таныг ингэнэ зөв цаг хэд их бодож зөв цаг гэж яг цаг дээр өмнө нь яг нэг удаагийн хэрэг танд тийм туршлага байгаа бол туршлагаа хоримтлуулсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зөв цаг гэж яг цаг дээр болохоор одоо бас хэлэх гээд байгаа юм тий. Нөгөө морхон багш чи юусэн гэлээ. Зөв цаг гэж зөв цаг зөв өдөр буруу цаг гэж юусоо байдаггүй гэж яриад байдаг. Тийм. Тэр таныг ингээд perfect timing-ыг хүлээгээд байгаад байж бас болохгүй хэлээд байгаа юм байна. Одоо тийм байна. Би нэг зөв цагийг нь ирэхээр гэж яриад байсан чинь үгүй байна. Эсрэгээрээ хэлгээд байгаа юм байна шүү яг энэ тохиолдлыг. Зөв цаг гэхээр гэд ойлгосон чинь үгүй байна. Зөв цаг гэж байхгүй гэдэг нь эсрэгээрээ. Зөв цаг гэж байхгүй. Perfect timing гэж угаасаа байдаггүй. Perfect биш байсан чи эхэл гинэ. Таныг ингээд бүх юмаа бүрэн бэлэн боловсруулаад одоо эхлэе гэдэг тийм цаг одоо байхгүй. Тийм болохоор өөрийнхөө чадлаараа боломжоороо нэг эхлүүл гэж хэлээд байгаа юм эсрэгээрээ. За би одоо ийм юмнуудыг бэлдээд ингээд тэгээд тэгчхээрээ би энийг эхлэнэ гэд ингээд яваад байгаа юм шиг нэг тиймэрхүү төрлийн юм гэдэг байна тий. Хүлээгээд ингээд. Тэгэхээр таныг 5 дугаар сард тэх хэрэггүй гинэ. 5 дугаар сард тэхгүй гэдэг нь эсрэгээрээ тий. Бага боломжн дээрээ эхлүүлээ. Эхлүүлчих юм бол одоо тэр нэг зөв цагийг чинь хэлэх гээд байгаа юм байна хаад бас. 5 дугаар сард цаг нь учраас таныг амжилтанд хүрэхэх нэг таны тооцоолж бодож төсөөлж боловсруулж байгаа зөв цаг чинь биш ээ. Энэ 5 дугаар сар чинь эхлүүлэх хамгийн алтан боломжийн цаг үе шүү гэж хэлэх гээд байгаа юм байна л. Нэг олон зөв цагийг чинь хооронд нь ойлгох гэж ойлгогдоод байгаа юм тайлбарлахад хэцүү байгаа. Нэг одоо тайлбарлаж тийм одоо ойлгосон байх гэж найж байна тий. Та тэгэхээр ингэхэд ингээд нөгөө бэлдээд бодоод за энэ бүхнийг ингэцсний дараа л эхлэе энэ төр гэд байгаа нэг юм хүлээлгээл хойшлуулад байгаад байгаа бол 5 дугаар сар чинь өөрөө жинхэнэ бэлэн биш байсан ч гэсэн эхлэх сараа гэдгийг яг л одоо л яг тийм гол санаа нь ерөөсөө л энэ шүү заа юм. Энийг олж хэлэх гэж бүр баахан л хөдөлчлээ.
За тэгээд жижигхэн алхамч нь л одоо ерөөсөө мөнгө орж ирэх замыг нээн гинэ таны. Тэгээд цаашд нь сайжруулад хөгжүүлээд улам төгс болгоод ингээд цаашлуулад яваад иж болно. Тэгэхээр эхний алхмаа ав гэдэг юм л да. Яагаад гэвэл энэ бос хүзрүүд ерөөсөө яг нэг одоо эхлүүлдэг цагийн шүү л гэж ингэж хэлэх гээд байгаа юм байна 5 дугаар сард. Яг л мөнгө орж ирэх потенциал нь айгүй тийм өндөр сар гэдэг байгаа байхгүй юу? Энэ сан хөзрөөч ерөөсөө юу хийсэн ч амжилтанд хүрнэ гэж хэлээд байгаа гэж энийг хэлээд байгаа болно. Эхлүүлэл гэх юм бол гэж ерөөсөө цаашдын ирээдүйн нь бол ерөөсөө хамгийн амжилттай байх үе шүү гэж хэлэх гээд байгаа юм байна. Тэгээд нэгсэн нэг ингэдэж штэ. Азтай сар гэж. Азтай цаг үе, азтай сар. Та бэлэн биш байсан ч гэсэн эхлүүлэхэд азтай үе гэж хэлэх гээд байгаа сар. Мөнгө санхүүгийн тал дээр танд 5 дугаар сар маш их азтай сараа гэж. Хэрэв өөр сард хичнээн бэлэн болцсон байжгаад бүх юмыг чи өөрийнхөө төгс төлөвлөгөө боловсруулад эхлэх байсан ч гэсэн энэ ерөөсөө сарынхаа хувьд таны нэг алтан боломжийг илэрхийлээд. За King of Cups тэ. За энэ болохоор танд яг яаж юм гэхээр таны өөрөө их тийм та тайван, тийм сайхан хүмүүстэй их сайхан харилцдаг, нэг ёсонтой хүмүүст их таалагддаг төрлийн юм. Тэрэгээрээ энэ сард та хамгийн гол нь эхлэл байр суурь тавьж чадна гэдэг байгаа байхгүй юу? Та нэг ёсонтой хүмүүст их таалагдана. 5 дугаар сард таныг хүмүүс ярьж байгаа хэлж байгаа юмыг чинь хүртэл ингээд нэг ядаж ойлгож хүлээж авах тийм сэтгэлээр сонсно гэсэн үг. Таны нэг тайван хэрнээ хүмүүст итгэлтэй байдлыг төрүүлдэг тийм зан характерыг илэрхийлээд байгаа юм байна л да. Энэ байдал чинь таны өөрийн энэ зан байдал чинь таны мөнгөний эхлэлийг тавиад өгчнө гэж хэлээд байгаа байхгүй. Бус нэг тэгэхээр гэдэг нэг бодит байдлын боломжийг биш. Таны эн чинь өөрөө боломжийг гаргаад өгчнө гэж хэлээд байна. Гол юм нөхгүй. За хэрвээ та тийм төрлийн хүн бишээ гэж өөртөө итгэлгүй бол танд яг ийм хүн, танд боломжийг олгох хүн 5 дугаар сард гараад ирчих нэ гэдэг байгаа байхгүй юу? Магадгүй та тэр хүнтэй баг хамт олон болоод энэ хүний хүч дэмжлэгээр эхлүүлээд авчиж чаднаа гэсэн санаа ч юм уу, тийм ээ? Магадгүй энэ нэлийн тийм сайхан сэтгэлтэй хүнийг бас ойлгож сонсдог. Хийх гээд байгаа юмных нь гол санааг нь одоо танд мөнгө санхүүгийн боломж нь байхгүй байлаа, эхлүүлэх гэж чадахгүй байлаа гэхэд энэ хүн сонсоод ойлгоод дэмжиж өгөх хэмжээний байр суурьтай бас сэтгэл сайтай хүн гэж хэлэх гээд байна. Дарга маргач ч гэдэг юм одоо тийм ийм байр суурийн хувьд бол тийм жоохон өндөр түвшний хүн шүү тийм. Эсвэл харилцагч тийм хамтрагч. Ямарваа нэгэн байдлаар чамд туслах хүн. Хэрвээ та өөрөө ямарваа нэг юм эхлүүлэх гэж чадахгүй бол таны пэйс чинь өөрөө мөнгө эхлүүлэх боломжийг олчно гэсэн санааг хэлэх гэдэг. За тэгэхээр хамтарч ажиллавал та ганцаараа эхлээд хийх гэж төлөвлөө төсөөлөд байсан бол таныг хамтарч ажиллах юм бол эхлүүлчих чадна, илүү амжилттай байна гэж. Мөнгө чинь илүү өснө. Та ганцаараа нэг л мөнгө олох чадвартай бол хамтарснараа та 3 4-ийг олох боломжтой гэнэ гэдэг. Тэгэл партнершипийг хэлж гин, баг хамт олон хэлж гин, эсвэл бүр клиенттэй одоо клиенттэй харилцааг илэрхийлээд байл. Тэгэхээр ямар нэг байдлаар тэрсэн нь таныг хамгийн одоо мөнгө санхүүгийн том боломж бололцоог авчирнаа гэдэг. За тэр эхлэлийг илэрхийлээд байна гэж. За та магадгүй заяа бас нэг ийм төрлийн болоод яваад гэж магадгүй нэг контент бүтээх гэдэг тийм ганцаараа хийх гэдэг. За тэгэл нүүр царайгаа харуулж контент хийх үү эсвэл харуулахгүй ярих уу гэдэг юм уу. Тэг бас л нэг юм сэтгэлд та ингээд хэрв харуулад ингээд яриад эхлэх юм бол таны энэ
өөрийн чинь царай дүр төрх байгаа байдал нэг юмд нэг юм хандж байгаа хандлага чинь өөрөө таныг аваад явчихна гэж хэлдэг байгаа байхгүй юу? За саяын контент бол жишээ байлаа шүү. За тэгэхээр нэг ийм төрлийн сар танд орж ирж байна мөнгө төгрөг ажил санхүү дээр. За та тэр нэг өмнө нэг жоохон бүтлгүүцсэн ч юм уу. За тэр нэг айдсаасаа чөлөөлөгдөө нэгдүгürt. Хоёрдугаарт жижиг ч гэсэн хамаагүй алхам хий. Жижигхэн ч гэсэн алхамаас эхлэнгүүд л энэ сар нь өөрөө таныг авч явчих гээд байна. Эсвэл таны энэ пэйс чинь харьцаа хандлага чинь өөрийг чинь авч явчих гээд байна. Гурав дахь тохиолдол таныг энэ сайхан сэтгэлтэй хамтран ажиллах нэг хүн орж ирээд авч явчих гээд байна гэсэн санаа шүү. За тийм болохоор өөрийгөө таныг дотроо бодлоо хадгалаад байгаад байвал хинч таныг ойлгохгүй учраас хамгийн чухал таны хийх ёстой юм яг юу вэ гэхээр өөрийгөө л илэрхийлчих хэрэгтэй. Онлайн орчинд юм хийх гэж бол өөрийгөө илэрхийлээ царайгаа гаргаад нэг юм би нэг ийм бодол санаатай юм тийм байгаа гэж ярьчих хэрэгтэй. За хэрэв дарга удирдлага хамт олонтойгоо нэг юм бодохгүй санах гэдэг бол хин нэгэн энэ нэг хүнд өөрийгөө илэрхийлээд ярих хэрэгтэй. Тэгвэл баг хамт олон болоод ингээд таныг бас ингээд явчих боломжтой гэсэн. За иймэрхүү байдлаар та нэгсэндөө таныг ганцхан гол төлхөөр айдсаа жоохон даваад өөрийгөө илэрхийлчих юм бол 5 дугаар сар таныг ерөөсөө мөнгө санхүүгийн байдлыг эхлүүлээд цаашдаа том орж ирэх орлогын эхлэлийг тавиад өгчнө гэж. За ийм л 5 дугаар сар мөнгө төгрөг хамааралтай бизнест хамааралтай ийм сар ирж гин шүү танд тийм. За тийм болохоор та боломжийг атгаад аваарай. Тэр нэг жижигхэн өөрийгөө өмнө нэг жоохон бүтлгүүцсэн туршлага байж болно. Эсвэл зүгээр дотроо боловсруулаад айгаад нэг олонний өмнө ил гарахаасаа ч юм уу өөрийгөө илэрхийлээснээ айгаад яваад байгаа бол за таны ганцхан хийх ажил тэрийгэ даван туулах юм байна шүү гэж хэлмээр юм байна. За ингээд энэ группийг сонссон хүний уншлага өндөрлж гин. За 5 дугаар сард нь амжилт хүсье. Уншлага сонссонд баярлалаа.